Hey, yo. Юу яцгаан Rusty Talks подкастын 40 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. 40 дахь дугаар нэмэгдсэн чинь 40 дугаар явцсан байна. Тэгээд сүүлийн үед ажил ихтэй байгаа болоод ч тэр юм уу хийж байгаа контент одоо ингээд одоо бас зарлах юмнууд байгаа. Зарлсан юмнууд өсөндөө байгаа. Манай дагагчд маань мэдж байгаа, сонсогчд, үзэгчд маань мэдж байгаа. Тэднээс болоод ч юм уу заримдаа нэг подкаст нөгөө подкаст хоёрын одоо ингээд хооронд бичлэг хийж хат айгу олон хоног өнгөрцөн юм шиг нэг 7 хоног алгацсан юм шиг бас санагддаг болж байна. За тэр ч яг миний бодолч яг. Өнөөдрийн дугаараар маань анхны маань подкастын зочноор орж исэн бас нэлээд удаа зочноор оролцсон. Сүүлийн хэсэг хугацаанд бас ажил төрөл бас завчлаа бол юм давхцах боломжгүй байсан. Давхцаад байсан учраас орж одоогоо золбоо маань ирсэн байна. Юу байна? 50 сайхан байна. Ажиллаа гэдэг л явж байна да. За ажил сайн уу? Ажил сайн уу? Давуу сайн явж байна. За кино бүтээлтэй холбоотой явж байгаа тийм ээ. Тий, тэгж явж байгаа. За тэр талаар өнөөдөр бас жоохон ярилцсанаа хэдүүлээ. За тэгээд өнөөдөр манай баг бүрэлдэхүүний шинэ аль биесээр одоо орсон аль биесээр за яг гоё интродакшн гэсэн. Манай баг бүрэлдэхүүнд шинээр орсон манай гишүүн тэгээд подкастер ямар ч байсан орж ин өмнө нь мэдээж юу нэр Spider-Verse-ийн ревюг хамт хийсэн манай Chaptel-ийн хоёрын нэг Темка маань ирсэн байна. За юу байна? 50-да юу байна? За сонин сайхан юу байна? Юу явахтай тэгэл ажиллаа гээл хүүхдээ хараад байж. Nice. Тэрнээс л гоё юм явах хэрэгтэй. Тэгэл ажил хамгийн гол нь бид нар ч одоо ингээл айгу гоё зорилготой явж байгаа учраас ямар ч байсан. Зогсчихгүй юм шиг те. Дундаа бүдэрчгүй шиг. За тэгээд өнөөдрийн подкастер бол нэлээд сонирхолтой мэдээлүүдээс бэлдсэн байна. Өмнөх 7 хоногийн подкаст маань рекорд ивдсэн байгаа. За тэр нь 2 цаг 21 минут подкаст болсон. Тэгээд та хэдэд гоё сонсогчтой зориулаад ганц нууц дийлэн яа behind the scenes шүний ард нууц дийлээ. Тэр подкастыг 3 удаа дундуур нь кат хийсэн байгаа. Сонсож хийж байгаа. Кат гэдэг нь яг хасаад биш зүгээр паузлаад гэсэн утгаар шүү. Яагаад тэгэхээр би дундуур нь бүр ингээд дадгүй яг сайн одоо нэг сайн твисттэй киног үзэж байгаа ухраагаад үзэхээр яг тэр нь ойлгомжтой байдэн шүү. Get Out ихнээс үзэгдэх юм байдэн шүү. Бид нар тийм сайн хийсэн дэч биш л те зүгээр тэр подкастыг эхнээс нь яг ингээд сонсох юм бол би ингээд дундуур нь айгу өөр темптэй ярьж байгаа. Амар анзаарах юм бол. Тэгэд 3 удаа паузлсан. Тэгээд нийт хийхдээ тэрийг баг 5 орчим цаг хийсэн тэр подкаст. Ягаад тэгэхээр би дундуур нь нэг удаад ингээд датгүй ярьчихсан. Би дундуур нь ингээд бүр дохиод унтцсан байсан. Тэгээд даткогийн сэдвийг дууссан гоо тэр сэдвийг дуусаа катлаа тэгээд дахиж ингээ өргөжлүүлээд явсан. Нэг удаад нөгөөд төр нь болохоор би бүр ингээ толгой ажилддаг юм ярих гэсэн чинь ингээ чадахгүй бүр ингээ дүнхтэй тэгэхэд нөгөө нэг 20 цаг унтаагүй явжсэн. Яг ер нь тэр подкаст нэрээ яриалсэн л та сөв та ярд маяр тэгэл. Тэгээд тэр подкастыг бол баг 4-5 цаг хийсэн байгаа. Жижигхэн нууц дэлгэхэд тийм байгаа. Нууц үсэн юм. За амар бас тий. Амар тань твисттэй тий. За тийм байна. Тэгээд өнөөдрийн подкастер бол хэдүүлээ гоё мэдээлэлд Marvel-тэй мэдээж. Ерөнхийдөө 7 хоног болгонд Marvel тэгээд Warner Bros, DC, Tom Studio-тэй, Disney-тэй холбоотой ерөнхийдөө мэдээлэл бол тасрахгүй шахав явж байгаа. Тэр бол нэг сонирмшилсан байгаа хаа. Тэгээд юугаар эхлэе? Айгу том мэдээлэлтэй би гайхаад энэ мэдээлэл яагаад тэгэж бүр айгу их анхаарал нэг татахгүй байгааг бол жоохон гарч байгаа нэг мэдээлэл байна. Тэгэхээр юу вэ гэхээр Black Widow-ийн кино бол одоо 100 зураг авалтаа 6 сард ерөнхийдөө эхлэнэ гэсэн хуваартай ерөнхийдөө байгаа. Найруулагч Kate Shorthand найруулгын тодорхойлсон за өмнөх дугааруудаар ерөнхийдөө кастинг жүжигчдийн одоо зарлал гэх юм уу та тийм ийм жүжигчд авна гэсэн дөрүүд дээр мэдээлэл бид нар хуваалцажсэн. За тэрнтэй холбоотой сайн бол нэлээд том мэдээлэл гарсан. Юу гэхээр Scarlett Johansson-аас гадна одоо Black Widow-ийн дүрээс гадна бас давхар дахиад нэг одоо гол дүрийн эмэгтэй дүр байх гэдэг бол idea ерөөхдөө нэлээд тодорхой болсон. Эсрэг дүр биш ерөөхдөө. Тэгэхээр тэр дүрд бол дөрвөн жүжигчин ерөөхдөө нэлээд одоо яригдж байгаа юм байна. Тэгээ тэр жүжигчдийн одоо нэгт явж байгаа хамгийн одоо дээр нь явж байгаа хамгийн одоо Marvel-ийн Kevin Feige хамгийн хүсэж байгаа гэх юм уу да. Жүжигчин бол Emma Watson байгаа юм байна. За одоо бид нар мэдээж Hermione Granger тэгээд хинэр Belle тий Beauty and the Beast одоо ремейкийнх нь тэрүүгээр илүү сайн мэдэх байх. Harry Potter тэр хоёроор. За тэгээд Emma Watson маань бол ерөөхдөө яригдж байгаа юм байна. За энэ бол яг тодорхой гэсэн үг бол мэдээж биш.
За тэгээд энэ дэр та хоёр ямар сэтгэлдтэй байна? Emma Watson эмшигэд орж ирж байгаа нэг тийм сонирхолтой ямар санагдаж байна? Яг сэтгэл ямар байна? Саваагаар л орж ирэх. Хитэн бол. Тэгээ манай хүн бол бас мундаг шүү дээ. Уулна юуны үед болол. Тий. Маг уулна л. Гэтэ мундаг. Спел сайн зээжилдэг. Одоо бодвол их туршлага хоримтлуулсан байлгүй. Тэгээд тэр хэмжээгээр одоо гэхдээ энэ нэг хэцүү юм байдаг шүү дээ. Birdman дээр хүртэл гардаг шүү дээ. Нэг юм дүрээрээ танигдчихаар эргээд нэг тэр дүрээсээ гараад өөр нэг кинон тоглох гэдэг ингээд зовоод яваад байдаг нэг асуудал бас байгаад байдаг шүү дээ. Мань хүнд бас нэг тиймэрхүү асуудал гараалга авах гэж бодож байгаа юм зүгээр. Тэгээ ихтэй юу баха? Яг ямар дүр бүтээх юм бол үр гүйцэтгэх юм бол гэдгээс хамаарал гэхээс биш. Надад л нэг татгалзаад их юм байхгүй. Гол нь нөхөр яг өөр дүр дээр хуурч чадах нь үгүй гэдэг асуудал шүү дээ. Бас нөгөө нэг тэр нэг тинейж охин ч юм уу эсвэл нэг дөмж хоригдтэй нэг гимгүү охины дүр юм уу юу юм те. Тэндээсээ гарахгүй байгаад ах юм уу яах юм гэдэг асуудал. Тэгээ дүрийн хувьд бол одоохондоо ямарч мэдээлэл байхгүй байгаа. Дээрэс нь юуны одоо чинийсэн сая point дээр бол Emma Watson Hermione-гаас өөр тийм том дүрд бол нэг тоглоог байгаа. Ганцхан яг кино байгаа л да. Чанаргүй нэг Circle гэх нэг кино жоохон мууд болох шиг болсон тий Tom Hanks-тэй. Тэгээд Beauty and the Beast би бол үзээгүй. Гэхдээ тэрэн дээр нөх Emma Watson дээр хүмүүс нөх яригадаад байхгүй байх шүү. Нэг сайн байлаа, нэг муу байлаа гэд. Тэгээд би бол яг бодоод байна л да Harry Potter-ын үндсэн 3 каст байна шүү дээ тий. Манай Rupert Grint тэгээд хин Daniel Radcliffe, Emma Watson 3. Энэ гураас надад бол Emma Watson илүү хаа очиж нөгөө хоёроо бодвол илүү өөрийгөө Harry Potter-ын ертөнцөөс илүү амархан тусгаарлаж чадсан болоо гэж санагдаад байгаа. Карьерийн хувьд тодорхой хэмжээгээр гэж бодож ин сэтгэлийн хувьд бол тэгээд дүр дээр бол одоохондоо ямарч мэдээлэл бол алга. Тэгэхээр нэг акшн дүр биш л баг бодвол. За тэгээд темп юу гэж бодож байна? Харин тэгтээ надад л акшн дүрээ бас сонирхолтой санагдчихэв. Тийм тий. Emma Watson-ыг акшн дүрээр харуул бас сонирхолтой санагдав. Тэгээ бас нөө юу энэ кинон дээр нөө нэг рум орчихсон үстэй Taskmaster орж иж магадгүй. Тийм. Тэр бол акшн дүрээ бол надад гоё л. Тэгээ өмнөх 7 хоногт төлөөдөө өмнөх подкастер өнөө тэрний өмнөхөр дадаггүй бид дэвс ярьжсэн санагдаж байна. Taskmaster бол хэсэг дүрх магадлал өндөр байгаа. Тэгээд 35-40 насны үлүүдээ одоо Африк гаралтай нэг бол Англи гаралтай хараастай жүжигч тайж байгаа гэсэн мэдээлэл бол явсан байсан. Тэгээд юунаас гадна Emma Watson-аас гадна Alice Englert, Darren Aronofsky, Florence Pugh гэдэг нэртэй ерөнхийдөө жүжигчд бол бас дурддагдсан ерөнхийдөө яригадаад явж байгаа юм байна. Тэгээд Florence Pugh гэдэг жүжигч нь бол яг одоо Америк кино театрт гарч байгаа Dwayne Johnson-ы продюсер хийсэн туслах дүр тоглосон Fighting with My Family гэдэг энэ нохоо зодончдын гэр бүл юм да одоо Монголд тийм нэг кино байгаа. Тэрэн дээр тоглосон жүжигч юм байна. Нөгөө хоёр нь бол ерөнхийдөө одоо харьцуулах юм бол жоохон юу багтай. Одоо сургуу гэхэрэг муухай өгүүлж байгаа юм. Тэг ямар хэмдэ карьер одоо баг дөнгөж эхэлж байгаа гэх юм уу да тий жоохон алдар багтай, алдар нэр багтай. Тийм жүжигч байгаа маа. Тэг ямар ч 100 мэдээж зураг авалтаа хийх төлөвлөгөөтэй одоо тэр төлөвлөгөө одоо юу нь бол тодорхой болсон байгаа. Аль биесний болсон байгаа. Тэгэхээр энэ дээр бол мэдээлэл тунгаахгүй гарах байхаа. Тэгэхээр хэрвээ Emma Watson байгаа бол маш сонирхолтой тий. R-rated гэж боддог гэсэн тэр нь яасан. Тэр бол худлаасан. Тэрийг яг албаасаар яагаад PG-13 рейтингтэй хийхтэйгээр бол ямар ч үсэн болцсон байгаа. Тэгээд яг R-rating хийсэн байх сонирхолтой. Тэгтээ үгүй байсан ч болж лээ. Тэгээд Emma Watson орж ийн гэдэг нь надад бас сонирхолтой юм юу гэхээр нэгдүгээр за мэдээж киноны юу одоо надад Marvel юу хайж байгааг харуулж байна гэхээр зөвхөн Scarlett Johansson хангалттай биш ээ гэж харж байгааг бол надад харуулад байна гэж бодож байна. Яг тэр зөвхөн Scarlett Johansson тэгээ Black Widow гэдэг дүр дээр суурилж бол 5-600 сая доллар олно гэдэгт бол итгэлгүй байгааг бол энэ дээр давхар харуулж байгаа гэж бодоод байна л да. Дахиад том star power те том эсрэг дүр одоо тэр Taskmaster ч юм уу эсвэл эмэгтэй эсрэг дүр байгаад байгаа гэж байгаа. Тэрэнд одоо жишээ нь Emma Watson ч юм бэлээ. Энэ дээр бол гол дүрлэл гэсэн болохоос биш яг эсрэг юм уу манайд л юм уу тэл тэр үйл хэлээгүй шүү дээ. Тэгэхээр яг том эсрэг дүр нь бас байв сонирхолтой бодоод үзтээ. Scarlett Johansson-ы Black Widow киноны хамгийн том эсрэг дүр нь Emma Watson-ы эмэгтэй дүр байл. Бас сонирхолтой шүү дээ. Гэтэ яг нэг акшн эсрэг дүр нь биш. Одоо яг smart эсрэг дүр те цаад тарин те. Тэгээд одоо яг акшн дүр нь одоо Taskmaster ч юм уу юу байдیں۔ те. Тийм байвал бас сонирхолтой. Тэгэхээр бас сонирхолтой. Тэгээд дээрэс нь Black Widow кино prequel гэдэг байгаа. Ерөнхийдөө 90-ад онд ч юм уу 2000-ад оны их үеэр ч юм уу ерөнхийдөө үйл явдал болно гэсэн юм бол. Ядууханд зарласан юм бол байхгүй. Гэхдээ ер нь тэр нь баг тодорхой шахуу ер нь бол болцоод байгаа. Яг зарлаагүй байгаа. Тэгэхээр бас нэг сонирхолтой юм Emma Watson хэрвээ орж ирээд
Тэгээд гоё мэдээж Emma Watson орж ирж байгаа юм чинь том дөрвөн тодорхой альч талынх байсан гэсэн те. Тэнгүүт дүр нь өгч дуусгаа. Тэгээ ямар ч талд байсан хамаагүй өгч дуусгаагүй гэдэг сайн нэг асуулт гарч ирж байна л да. Ягаад тэгэхээр өмнөх үед байгаа юм чинь Emma Watson тэр том жүжигчнийг prequel кинонд оруулж ирэнгүүт дараагийн кинонууд дээр мэдээж бидний үзсэн 21-ийн кинонд бол байхгүй шүү дээ. Тэгэхээр бас сонирхолтой. Одоо Annette Bening орж ирсэн шиг те. Тэгэхээр тэгж дуусах юм бол ингээ нэг одоо олон жил явсан франчайзын сул тал ийм л байна л да. Prequel хийнгүүт нөө дүр нь гарч ирэхгүй болгоод өгсөн тодорхой юм шиг те. Тиймэрхүү жоохон сул тал гарч иж магадгүй. Ялангуяа эсрэг дүр байх юм бол баг шоронд орсон эсвэл өсрөг хөөгцөн тодорхой тэгж дуусан тодорхойчлцдаг ч юм уу те. Тийм нэг жоо эсвэл хөлдөөд. Тийм нөгөө нэг хин байгаа штэ. Хиний ч хөлдөөцөн гэж ярьдэн штэ. Abomination штэ. Нөгөө нэг Incredible Hulk тэрийг юун дээр дурдтыг. Нөгөө Marvel One Shot гэмээс үзүүлчихсэн тийм ка. Тэрний нэгэн дээр нөгөө нэг Sitwell-гийн agent Winter Soldier дээр гардаг, урвчдаг Hydra-гийн. Тэр тэгээд Coulson хоёр яриа сууждаг байхгүй. Тэрэн дээр тэгсэн чинь хэнийг хөлдөөцөн Аляскад байдаг нууц газар шоронд, шилдийн шоронд хөлдөөцөн байгаа гэж ярьдээ. Тэр гарч ирвэл юу вэ? Тэгээ тэрийг гэхдээ тэрүүгээр нь тэгээ орхисон. Ерөнхийдөө Аляскад байгаа л гэсэн үг. Яг Canon дотор албан ёсны зохиол дотор одоо хүртэл Аляскад хөлдсөн байгаа гэсэн үг. Яг албан ёсоор бол. За тэгээ Marvel-аар үргэлжлүүл энэ ч айгуу гоё мэдээ. Юу гэхээр Disney Plus болвол одоо энэ жилийн намар лонч хийнэ, нээлттэй хийнэ гэж ерөнхийдөө нэлийн яриад байгаа. Энэ бол Netflix-тэй шууд утгаараа маш том өрсөлдөгч болно. Бараг давчиж гарах магадлал өндөртэй. Ийм стриминг сервис болох гарч байгаа, нээлттэй хийж байгаа. Тэгээд энэ дөр бол бид нэр бараг анх зарлагдсанаас нь хойш шинэ контентуудын талаар мэдээллийг бол бараг подкаст болгоноор хуваалцаа явж байгаа. Одоо Star Wars, Marvel гэл тэрнээс гадна маш олон юмнууд байгаа. За тэгээд энэ дөр бол бас шинэ цуврал хийхээр анимашн цуврал хийхээр усныг бол сая Kevin Feige өөрийн биеэр бол slash filmтэй хийсэн ярилцлагаар бол зарласан байна. За тэрний юу гэхээр What If гэд одоо Marvel-ийн юу гэдэг одоо тусдаа 77 оны 2 сараас эхлээд гараад ерөөхдөө нэг 9 тусдаа үргэлжлэл одоо 200 тусдаа story те зохиол ийм үргэлжилсэн What If гэдэг нэртэй ийм комик зураг бол явсан байдаг. Тэгээ энэнийг бол одоо анимашн зураг болгож хийхээр болсон байна. Энийг бол аль биесээр зарласан. За энэ ямар өчтэй вэ гэхээр анимашн зурлын хувьд бол нөгөө нэг өмнөх 7 хоногт Dadgo дээр зарласан гинэ. Ярьсан санаг чинь Love, Death and Robots гэдэг зураг ярьжсэн. Тэрэн шиг антологи юу гэхээр анги болгоно нь тусдаа story гэсэн үг. Одоо заавал холбогдох шаардлагагүй, бүх season-ыг нь үзэх шаардлагагүй, аль ч үеийг нь аль ч үедээ дуртай үзэх боломжтой. Тэрнийхэн суурь нь энэ What If гэдэг нь яг юу вэ гэхээр 77 онд ерөнхийдөө юунууд маань бол Marvel-ын зохиолчд маань Stan Lee гэсэн тодорхой хэмжээгээр оролцоотой. Ер нь жоохон зохиолын санаа жоохон дутсан гэх юм уу да. Нэгдүгürt санаа дутсан. Хоёрдугаарт юу вэ гэхээр шин санаа нэмэх гэхээр нэг үргэлжлэл маань дэндүү одоо юу яцсан бэ? Тогтцсон байсан. Одоо Marvel Cinematic Universe-тэй адилхан гэсэн үг. Тэ дэндүү тогтцсон. Одоо бол юу гэдэг юм? Бидний үргэлжлэж байгаа Endgame дээр учир утгагүй X-Men орж ирэх бол ямар ч боломжгүй шүү дээ. Нилээн том өөрчлөлт оруулж ирнэ тийм үү? Тэгэхээр тэрнтэй адилхан яг тийм хэмжээнд бол хүрсэн байсан. Нэг үргэлжлэл нь. Тэгэхээр нилээн өөр шинэлэг юм хэрэгтэй байсан. Тэрэн дээр what if одоо хэрвээ тэгсэн бол гэсэн. Одоо what if айгу гой сонсогдсон. Монголоор хэлэхээр нэг тийм хэрвээ ингэсэн бол яах вэ гэсэн бол яах вэ гэсэн айдиа тий. Тийм гой зохиолыг оруулж ирсэн. За энэ нь болохоор зохиол болгоно нь комик зохиол болгоно бүгд өөр санаатай. Илээ бала. Ерөөсөө илээ бала. Зохиолч болгоно нь артист болгоно нь яаж л яаж болохоор. Тэгээд тэр нь үндсэн зохиолтойгоо холбогдохгүй. Тэр одоо зохиол нь дөрвөн хуцаар л тусна. Тэгээд гой айди юм нэдэг хүн. Одоо жишээ нь Deadpool Wolverine 2 хин нь хурдан одоо эдгэрх вэ гэдэг тэмцээн хийжсэн удаа хүртэл байдаг. Тийм балаа. Тэгээд ингээд ерөөсөө ийм байвч хамгийн тэнэг хамгийн сонин хамгийн фон одоо фэнүүдийн хүртэл одоо асуултуудыг хүртэл хэлдэг. Одоо жишээ нь юу гэдэг юм. Star-Lord тийч Thanos-ыг зөхгүй те би юугийн Gauntlet-ийг авсан бол яах вэ гэдгийг хүртэл хийх боломжтой. Тэгээд энэ чи Kevin Feige-ийн хэлснээр юу вэ гэхээр Marvel Cinematic Universe-тэй шууд утгаараа холбогдохгүй. Өөрөөр хэлбэл тэдний дөрүүд гарна. MCU-гийн дөрүүд дээр суйрлна гэж байгаа. Ерөнхийдөө. Гэхдээ юу яахгүй. Одоо MCU-тэй canon буюу нэг юм ертөнц бол биш, альтернат ертөнц. MCU хэвээрээ гэхдээ нэг альтернат одоо өөр ертөнц юм да. Тэгээд боломжтой болвол их жүжигчдийн дөрүүдийг нь өөрсдийнх нь дуу одоо жүжигчдийн дуу оруулах одоо талаас ерөөхдөө ажиллана гэсэн юм бол ярьцлага өгсөн байлээ. Тэгээд мэдээллийн хувьд бол ийм байна. Ганц хоёр жишээ дурдах юм бол одоо Captain America 2 дугаар дайны үед, Дэлхийн 2 дугаар дайны үед
алга болоогүй бол яах вэ? Spider-Man гэмт хэргийн эсрэг одоо тулалдаагүй бол яах вэ? Professor X Juggernaut болоо хуурцсан бол яах вэ? Тийм ийм ерөөсөө гажиг сонирхолтой асуултуудыг бол илгээдэг. Одоо шинэ Captain America ерөнхийлөгч болсон бол яах вэ? Гэдэг ч юм уу. Болох боломжтой шүү. Тийм чи баатар шүү дээ. Ардын баатар тий. Тэгээ манай баатар днээ орно шүү дээ. Тэгээ өгсөн шүү дээ. Тэгээ Donald Trump тий. Тэгэхээр ийм сонирхолтой асуултуудыг бол илгээдэг юм байна. Тэрийг бол үнэхээр гоё. Бид нарт MCU-г сонирхолтой асуултуудыг явах боломж гарах. За би ганцаар ярьдаг шүү. Тэгээ та хоёр энэ дээр сэтгэл юу байна? Юу одоо хэрэв бодсон юм байвал what if дээр юу хийгдвэл гоё гэж бодож байна. Одоо MCU дээр одоо 8-оноос хойш явж байгаа MCU дээр асуулт байдаг уу та хоёрт? Яг энэ дээр ийм анги хийгдвэл гоё юм байна да гэсэн. Ер нь сэтгэл дээрээс нь ямар залбоогоос эхлэх үү? Та амар тулах. Тэгэхгүй бол та хоёр чи яг ингээд нэг бодоо суугаад байгаа шүү дээ. Яг энэ чинь чөлөөтэй орон зай өгч чинь л да. Айгуугаа чөлөөтэй орон зай. Тэгээд эн чинь би яг нэг бизнес гэдэг юм юу гэдэг тэр талаас нь харах юм бол утга учир өгөхгүйгээр үзнэ. Энэ чинь бол бас сул орж ирэх мөнгө байгаа байхгүй. Тэгэхээр тэндээс бол Marvel-аас тэр Disney-гээс зүгээр ингээд ахаад мөнгө олох юм лаг гой суугаа буцаад ячлаа тий нийтлээ гэдэг байдлаар бол энэ амар гой санаа гэж харж байна. Яг зүгээр Marvel-ын шүтэн биш хэрэгчээд эсвэл яг энүүгаараа байх хэвээр энүүгаараа байвал гоё гэж боддог хүмүүст бол таалагдахгүй нь ойлгомжтой. Тийм гэж үү? Зарим хүмүүс яг энэ чи яг жинхэнэ бүр яг Marvel comic юм шүү. За яг одоо юу штэ. Одоо тэгээд намайг юм ярих чи ярихгүй. За sorry. За би өөрөө бодож байгаа штэ. За зарим хүмүүс чинь айгу ядаргатай байдаг штэ. Sorry. За тэгээд би бол зүгээр шууд бизнес талаас нь сонирхож харж байна. Нөгөөх нь бол харин бусад нэг хийх уран бүтээлчд нь одоо бусад нэг комик ч юм уу тэндээсээ сэдвүүлэх нь үү эсвэл бүр яг шинээр ингэж бичиж орж ирэх нь гэдэг л сонирм байна. Ер нь тэгэд юу хэрвээ яг MCU-тэй чамд асуулт үлдсэн үү? Яг ингэсэн бол тэгсэн бол одоо нэг ангийг чи ингээд хий гэж бодъё л та. Санаа байвал. Ямар санаа ах вэ? Сонирхолтой чамд яг бодсон юм байгаа. Өмнө нь бодогдчихсэн ч юм уу тэг ингэсэн бол тэгсэн бол яах бол гэдэг ч юм. Стод жишээ бол хургал юм байна да. MCU дөө. Тий. Тэгээд ер нь тухайн үед л бодоод өнгөрчихсэн ба. Одоо эргээ санах гэж чинь. Тийм ээ яг тулахаар мэдээж хэцүүлээд л та. Амар их сандарч байна. Подкастэд ирээгүй удсан байна. Сандарсандаа ширээн дээрээс нь нончак барьж авлаа. Цогох гэж байна. Айлгаж байна. Жог бишүүрхэд байх шиг байна. За, Темка юу гэж бодож байна? Сэтгэл ямар байна энэ тал дээр? Мэдээж гоё. Одоо Disney Plus-аар бол одоо энэ What If-с гадна өөр гоё Marvel-ын animated series гарвал бүр л гоё. Юу ч боломжтой л ах угаасаа тий. Нөгөө нэг чи манай нөгөө нэг нилээ хэдэн өмнөх дугаарыг сонсч амжаагүй ч магадгүй ярьжсэн нөгөө нэг юу гэсэн Jeff Loeb биш та одоо Marvel Television-ийн president. Мань хүн хариуцаж одоо Hulu дээр яг Disney Plus Hulu дээр 5 шинэ анимашн цувралыг нөгөө Modok тэгээд Offenders юу юучлээ. Тий. Тэгвэл Disney XD гэдэг өөртөө хүүхдийн сувг дээр нь гардаг анимашнууд нь амар тэнэг. Тэгээд нилээ муу штэ тий. Амар муу. Гэтэ Star Wars Rebels амар байсан шүү. Disney Marvel тамаагаа. Тэгээд яг нэг MCU-гийн яг жүжигчд өөртөө дуу оруулах юм бол бүр л гоё байна. Тэр тусмаа тэр дүрийг илүү амин болоо оруулах бах тий. Тийм мэдээж уусаа фэнүүдийн Star Wars Rebels гоё ш тий. Rebels өстой гоё. Фэнүүдийн хэд ч гэсэн тэр нэг гоё байна. Яг одоо бодож байгаа хэрвээ тэгсэн бол гэдэг юм. Одын нөхөөгүй бол. Тэгвэл асгоо юм байна тий. Тэр бол одоо амар сайн санагдчихэв. Одын нөхөөгүй хэрвээ Одын павертайгаа байсан бол тий. Надад болохоор би бодсон би яачгаа өөрөө би ямар нэг байдлаар Thor хийн 2 Cap биш Thor Hulk 2 Civil War-ийн үед байсан бол яа тэр хоёр хиний талд орох уу тэгээд тулаан ямар болох вэ гэдэг яг эсэм дээр амар хурдтай уусч байх л та тий. Тэгээ Vision тэр 3 тэгээ Vision баг үсэхгүй ч юм уу да тий. Илүү Vision ч ээж болтомдор гараад ирсэн тий. Тийм тэгэхээр ер нь бол Vision тэр 3-ын хооронд л тэгэл болол өнгөрчих юм биш үү тий. Эсвэл тэр Thor Hulk хайцаа. Хоёр гар сууц. Манай хоёр попкорн идсэн. Яг манай хоёр попкорн идэх юм бол хөөрхий талчсан жаа. Юу манай хоёр попкорн идэх юм бол Vision баг нэгтгэл юм байна л да тий.
Ер нь болол Тэ вижн яг тэр яг нэг бүр ингээд нэг лимит хитрээд ирэнгүүт нь ааж байгаа. тэгээ дунд нь ер нь Мьёлнирөө нэг шийдчих. За одоо болно. Тийм шүү те. Тэгээд манай сонсогчд бас юу ягаараа what if айгу гоё санаа учраас бас жоохон бодож байгаа те. Хугацаа байгаа шүү дээ зөндөө. Тэгээд бодож байгаад гоё сонирхолтой what if үдээсээ бичээрэй. Тэгээд тэрнээс нь юу яа гоё сонгож пэйж дээр хуваалцъя гэж бодож байна. Гоё сэтгэлээр бичээрэй. What if тэр. Энэ бол үнэхээр гоё нэг creative чөлөөтэй учраас гоё те. Дараа нь үр дагавар гэж байхгүй. Одоо шинэ ингээл нэг Marvel Cinematic Universe кино хийж байгаа зохиолч, найруулагч, жүжигчтэй бас маш том одоо зүгээр нэг кино хийхээс гадна маш том одоо юу гэдэг штэ. Дарамт гэх юм ч одоо хайшин pressureтэй штэ те. Тэгээ одоо ингэхгүй болохгүй. Тэгэл дээрэс нь юм болгон дээрэс нь булан өнцөг болгосон Kevin Feige харцсан сууж байгаа штэ те. Наа чи ингэ шөөгдсөн сууж штэ. Тэгээ энэ дэр л юм байхгүй. Нэг гараал тэр нь сайн болж болно, муу болж болно, хүмүүсийн уур хурж болно, үгүйж болно. Балаа идея хийж болно. Тэ одоо чинь Guardians-ийн төгсөл дээр Howard the Duck байг гардаг шүү дээ. MCU дээр жигнээс Howard the Duck байгаа шүү дээ. Дөнгөд одоо чинь Guardians-ийн нэг Howard the Duck болвол яах вэ гэдэг ч юм уу те. Бодоод үстэ Infinity War дээр Howard the Duck явчихдаг ч юм уу те. Ингээл team idea-г бол хөгжүүлэх боломжтой ийм гоё төслийг бол үнэхээр хэрэгжүүлж байгаа маань. Тэгээд энийг бол өстой үнэхээр хүлээж байна. Ер нь бол агүй сонирхолтой. Ер нь та хэдээс асууя. Одоогийн мэдлэр зөвхөн Marvel биш, ерөнхийдөө Star Wars-тай холбоотой ч гэсэн агуул том прожектуудыг зарласан байгаа, хөгжүүлэлт хийгээ явж байгаа. Disney Plus дээр зарласан байгаа прожектуудаас та хоёр алийг нь хамгийн хүлээж байгаа. За энэ дээр би зүгээр төвчөн дурдаад өнгөрье. Сонсогчтой зориулаад. Энэ дээр Loki-гийн цуврал бол бас хийж гэж ярьж байгаа. За тэгээд Falcon, Winter Soldier хоёрын цуврал, Bucky-ийн хоёрын цуврал бас байгаа. За тэгээд Scarlet Witch бас тусдаа цувралтай гэж яригдж байгаа. За Star Wars дээр бол Mandalorian гэж маш том цуврал явж байгаа. Тэрэн дээр хин ерөнхийдөө хариуцж ялж байгаа Jon Favreau. Тэгээд Bryce Dallas Howard, Taika Waititi гэх мэт хүмүүс бас ангиудыг найруулахаар босон байгаа. Pedro Pascal маань тоглоно гэсэн юм. Альбисны болсон шүү дээ. Зарлцлоо. Эсвэл яригдлоо. За марчиж ямар ч яригдчихсэн. За тэгээд Star Wars дээр дахиад нэг цуврал байгаа. Тэр нь одоо Diego Luna өөрөө тоглоно гэж байгаа. Cassian Andor гэдэг дүр байдаг шүү дээ. Rogue One дээр гардаг. Тэр дүрийн цуврал байгаа. Гэх мэт ийм том юмнууд бол одоо ингээ what if орж ирж байна. Ийм том зөвхөн Star Wars Marvel гэхэд зарлагдсан ба. Та хоёр яг алиг нь илүү сонирхолтой гэж бодож байна. Алиг нь илүү хүлээж байна. Би бол угаасаа Star Wars-ыг айгу хүлээж байна. Ер нь бол Star Wars-ын зүгээр нөгөө нэг animated TV сериуд тэднээс за Rebels за тэгэл нөө клонуудын дайман гэдэг ч юм ингээл бос ингээ бүгд ингээд айгу гоё юутэй шүү дээ. Чиг шугам амар гоё барьдаг. Тэ нөө философи өрдөг. Тэр нэг айгу гоё. Тийм учраас ч нэг тийм гоё холбоотой амьд ингээд нэг тийм тэр нь аяг таалагддаг учраас тэрийг бити алдаасаа гэж хүсдэг. Тэрийг алдахгүй явбал надад бүр амар гой санагддаг байхгүй. Тэгээд энэ ертөнц чинь одоо Star Wars-ын түүх бүх юм ингээд төгсгүйгээр ингээд яваад байвал надад бүр л гоё. Тэгэл тэр дотор ингээд үзэл яваад байвал их гоё гэж. Тийм учраас Star Wars дээр нь хамгийн их хүлээлттэй. За Cassian Andor-ын юу цуурлоо Diego Luna-тай эсвэл Mandalorian дээр байгаа ажиллаж байгаа уран бүтээлчд үнэхээр гоё байгаа тий. Mandalorian чи өөрөө бас өөрөө айгу гоё юу шүү дээ. Idea гэж үү? Clone Wars дээр нэлээд яригддаг. Rebels дээр бүр сайн суурин. Бүр сайн суурин. Чи бүр домог юм бүх юм ингээ гарч ирдэг шүү дээ. Тэр хар сэлэм тий. Тэгээ манай Rebels-ийн гол crew-ийн нэг нь бол яг Mandalorian шүү дээ өөрөө. Тэгэхээр бас сонирхолтой. За Тэмка яг алиг нь аль нь чаны яадаг хамгийн хайптай байна. Одоо Falcon Bucky хоёрын limited series бас сонирхолтой санагдаж байна. Civil War дээр чинь тэр хоёр бас нэг хөөрхөн ингээд хөөрхөн харилцаатай тий. Тэнгүүт энэ цуврал дээр бас нэг тийм хөөрхөн тийм bromance ч юм уу тийм гоё юм гараад би тэрийг айгу гоё болох гэж бодоод хүлээгээд байгаа. Би тэрийг нэг тийм юу гэж бодоод нэг тийм ерөөсөө акшн биш албаар ерөөсөө акшн зүгээр нэг тийм балаа sitcom байвал амар гоё юм шиг. Нэг Captain уулзсан ч олддгүй ч юм уу те. Тэгэхгүй ингээ нэг тийм инээдтэй зохиолтой тэгээд яг уу мэдээж storyтэйгээ холбогдох гэхдээ нэг тийм болж өгвөл юу багтай одоо даац багтай MCU дотроо даац багтай гэхдээ тэргүүрээ дангаар үзэхдээ амар гоё тийм хөвчлөлтэй ч юм уу те яг чинээсээ хэлдэг шиг promise жижиг сажиг даалгавар томлогтой. Тий нэг жижиг сажиг тэрэн дээр тэгээ фэлдэж иргэдэл те.
Мэдээж яг нэг хөөрхөн экшн байгалаа. Тийм мэдээж байгалаа. Экшн агаад нэг нь алдаал тэгснээр нэг нь туслаад тэрнээр ойлголцоолоо тийм Тэр талаас айгу гой санагдаад. Тэгээ нөө Бакигийн гар божитэнд нэг гайгүй штэ. Тэгсэн мөртөө Falcon-ийн нөө далавч юм их божит ихтэй. Тэгээд телевизэд хорлох болохоор Falcon ихэнхдээ нөгөө нэг далавчгүйгээ авах бах тий. Тэг ихэнхдээ. Тэр гүүгээ тий. нэг их дүүслэг утаснаас дүүслэгдэхгүй юу? Тий. Тий ер нь тийх бах тий. За дараагийн сэдвээр Marvel-ээс салахгүй нэ хэдүүлээ. Гэтэ гоё мэдээнүүд байгаа учраас ерөнхийдөө яриад явъя гэж бодож байна. За нилээ хэдэн подкастын өмнө дурдчихсан Marvel маань Shang-Chi гэдэг нэртэй одоо бие хамгаалах урлагийн агуу их мастер дүр дээр ерөнхийдөө бүрийн хэмжээний кино хийхээр болсон нь бол албан ёсны болсон. Тэгээд тэрэн дээр бол яг энэ зохиолчийн хувьд сонгогдсон байсан. Тэгээд ер нь бол Аз зохиолч биш Аз найруулагч Аз гол дүрийн жүжигчин ер нь яг ингээд зорж хайж байгаа гэсэн юм бол яригдчихсэн. Тэгээд сайн найруулагч бол сонгогдод ямар ч Аз найруулагч бол ямар ч байсан биш гэхдээ Хавай гаралтай найруулагч бол ямар ч байсан сонгогдсон байна. Тэгээд өнөөдөр мэдээлэл юу гэхээр Destin Cretton гэж найруулагч бол сонгогдсон. Тэгээд Хавайчуудыг Аз гэж бас хийж болно тий. Дөхөн Мэдхгүй. Яг Хавайчд харагдах байдлаас бол дөхөн. Гэтэ яг Хавайчууд бол Хавайчууд те нэг тийм. Тэ нэг тийм Индиан одоо манайхны Индиан гэдэг дуугал ихтэй илүү төстэй юм шиг. Гэтэ Аз инфлюенстэй те тэг санагдав. Жогоо Аз талтай санагддаг үгүй юу? мэдхгүй. Харагдах байдлаас бол надад тийг санагдав. Тийм төстэй те. Тэгээ зүгээр за окей тэр жоо. Ямар ч юм тий цагаан ирсэн бол биш. Ямар ч Аз уран бүтээлч Аз гинэ Хавай уран бүтээлч Destin Cretton сонгогдсон байна. Тэгэд Destin Cretton юу вэ гэхээр би бас харчаад айгу гоё санагдж байгаа юм. Юу вэ гэхээр Short Term 12 гээд 2013 онд гарсан юм инди кино байдаг. За энэ кинон дээр бол хин бидний одоо нэлээд сайн мэддэг болж байгаа айгуу гоё жүжигчин Lakeith Stanfield гэж жүжигчин анхных нь яг одоо бүрийн хэмжээний том уран бүтээл байсан. Тэгээд Lakeith Stanfield болохоор одоо сая Sorry to Bother You-д тоглосон Atlanta дээр тоглолдог. За тэгээд олон бас одоо юун дээр Straight Outta Compton дээр бол Snoop Dogg-ын дээр тоглолдог. Маш гоё жүжигчин байдаг. Тэр жүжигчин энэ дээр тоглосон байдаг Short Term 12. Тэгээд Brie Larson бол бас энэ юу Short Term 12 киноны гол дүр байгаа. Тэгэхээр энэ кино бол үнэхээр гоё кино. Бас жоохон тодорхой хэмжээгээр хүн сэдвтэй драма. Ерөөдөө өнчим хүүхдүүд гэр оронгүй хүүхд тинейжруудын одоо асрах байр гэх юм уу да. Тэрний тухай тэгээ тэрийг нь хариуцаж одоо ажилтдаг хоёр багш залуу одоо хүүх хоёрын тухай. Тэгээ тэр хоёр нь ч гэсэн өөрсдөө дөнгөж насан турсан хоёр. Ер нь бол дөнгөж 20 эдтэй. Тэгээд бас хуйлаад нэлээд зовлон туулсан. Тэгээ тийм чинь 18 хөрөнгөд нөгөөгөө гаргацдаг. Тэгээ тийм жоохон хүн сэдвтэй. Гэхдээ маш гоё юм одоо сэтгэлтэй гэдэг чинь айгу тийм гоё филинг өгсөн. Хүнд ч гэсэн тийм кино байдаг. Тэгэхээр энийг бол одоо энэ найруулагч бол Shang-Chi-г найруулахаар болж байгаа юм байна. Ямар ч байсан. Тэгээд ийм сонирхолтой мэдээлэл. Та хоёр яг энэ Short Term 12-ыг үзэж амжсан уу? Тэгээд энэ Shang-Chi гэдэг киноны талаар мэдээлэл хэр байгаа вэ? Ер нь сэтгэл юу байна? Найруулагчийн киног бол яг үзэж байгаагүй юм байна. Гэтэ Shang-Chi дээр кино хийнэ гэдэг нь амар сонирхолтой. Master of Kung Fu. Тэгээд яг кино нь өөрөө яг нэг нэлээд кунфутэй тийм акшн кино байл гоё санагдаад байгаа. Нэг уусаа тийм л байна. Энэ Хонконг акшн стилийн. Тэ. Стивен Чавыг оруулаад ирлээ юм байна. Тийм байлс гоё тий. Тэгэд энэ ард жоохон юм дуурж иж магадгүй сайн мэдэхгүй байна хэр сонсогдож байгаа. Хэрвээ юм дуурж байвал угаалга юм биш. Хажуутлаа. Цаг ингээд таарчлаа. Тэгэд ямар ч байсан Shang-Chi-гийн кино бол нэлээд өөр амьсгал амжирх нь байна. Тэгээ би бас бодож байна л да энэ Shang-Chi-гийн кинон дээр ийм кинонд яг Marvel-ийн кинонд мэдээж нэг тогтцсон одоо системтэй шүү дээ Marvel маань бол. Гэхдээ тэр бүхнээс гадна мэдээж Аз гоё жүжигчин за ингээ найруулагч зохиол мэдээж гоё юм байх ба. Гэхдээ би зүгээр яг энэ кинонд зориулж хамгийн одоо харж байгаа гэх юм уу бол тулааны дэглэгч яг choreographer тулааны дэглэгчийг маш гоё уран бүтээлч мундаг хүн сонгосоо гэж найдаж байна. Ялангуяа ер нь бол одоо Iron Fist дээр бол асуудал нь тэр байсан шүү дээ телевизэн зурвал дээр. Тэр жүжиглэлт муу гэж болно. Гэхдээ акшн эсүүд хизээч тэр дүрийг дэлхийн хамгийн агуу кунфу мастер гэж итгэхээргүй бүр баг би очиод зохион унгаачмаар тийм муу харагдчихсэн шүү дээ. Зураг авалт ч муу байсан. Дээрээс нь тулааны дэглэм муу байсан. Тэгэхээр энэ дээр яг мэдээж том бажеттай одоо театрт кино ч бас өөр л байх л та. Гэхдээ гоё ач холбогдол өгөөд мундаг
тулааны дэглэж сонгосоо гэж найдаж байна. Одоо юу гэдэг нэг Raid цувралын одоо жүжигчин тэгээ бас тулааны дэглэж байдаг тэр ч юм уу. Тэгээ одоо Nico Uwais-ын тогсон кинонуудын тулааны дэглэж байдаг ч юм уу. Тиймэрхүү тий бас байгаасаа гэж найдаж байна. Тэгээ энэ дээр бас мэдээлэл шинэ мэдээлэл гарвал ямар ч байсан тухайн үед нь хуваалцаад явъя. Ер нь нэг тийм нэлийн өөр амьсгалтай байгаасаа. Тийм. Тэгвэл гоё. Тэгээ тэр нэг юм заавал том хэмжээнд биш кино тий жижигэн гой зохиол төр одоо нэг 50-60 сая долларын кино. Одоо энэ Black Widow шиг хэмжээнд байвал тий жижиг зохиол байгаасаа гэж найдаж дээ өөр уур амьсгалтай. Өөр акшн тийм байвал бас гоё баха. Юу бол уул нь Iron Fist тэр нь байх хэрэгтэй байсан. Тэгээд цуврал нь ч юм уу болсон Netflix Disney орч хөрх юм тэгээд одоо салж ах шиг байна. Бодохгүй divorce хийх байх албисаар одоогонд тустай гэж дамжирж байгаа. Тийм байна. Тэгээд эд хөгжлө хуваалцаад эхэлсэн. Тийм байна. За дараагийн мэдээлэл амлж ин Disney Marvel яах вэ? Дуусгах гэдэг. Дахиад өргөжлөл энэ гой мэдээлэл яаж гой мэдээлэл. За Kevin Feige саяны өгсөн ерөөдөө ярилцлагууд нэлээд тусдаа сэтгүүлүүдээр ярилцлага өгөө явсан ба. За дараагийнх нь бол Entertainment Weekly дээр өгсөн ярилцлага. За тэрэн дээр зөвхөн хин биш. Kevin Feige-аас гадна бас гүйцэтгэх продюсерүүдийн нэг эмэгтэй нэг продюсер байсан. Би нэрийг нь өстө мартчихсан. Sorry. Тэр эмэгтэй продюсер бас яг энэ тал дээр ярилцлага өгсөн байсан. Юу вэ гэхээр MCU-д одоо LGBT төлөөлөхтэй LGBT одоо юу community төлөөлөх дүр бол орж ирэх цаг нь болсон. Супер Баттер бол ийм цаг нь болсон. Тэгээ удахгүй орж ирнэ гэдгийг бол зарласан. Тэгээд тэр эмэгтэй продюсер нь болохоор юун дээр өгсөн байсан. Бичлэгийг би үзчихсэн. Captain Marvel-ийн яг одоо дэлхийн нээлтийн улаан хевсэн дээр бол яг тэр ярилцлагыг өгсөн байсан. Тэгээд Kevin Feige бол энэ Entertainment Weekly дээр өгсөн байна. За боломжуудыг энэ ярихаас өмнө та хоёрт энэ яг юу гэж бодогдож байна? Ямар дүр байвал ямар кинон дээр орж ирвэл зүгээр гэж бодогдож байна? Энэ тал дээр сэтгэлдээ болцоо. Эхлэе. Тэгэл хин сэтгэл байна. Тэгэл яриа. Юу вэ? Одоо цаг нь болсон гэхлээр нөхдүүд юм бодцол байна л да тий. Ийм баг хийгээ эхэлсэн ч юм уу тий. Тэгцэл байна гэсэн үг л тий. Тэгээд бодвол энэ бүр учиргүй бөхтөр ус шиг болохгүй бах. Тэгэхээр ямар тач чиг л бол одоо юун дээр бол Deadpool дээр бол хөөрхөл ороод ирсэн гэдэг шүү дээ. Тийм юу штэ Negasonic Teenage Mutant юу лээ Warhead юу лээ. Тэгээ супер анхны супер хиро Баттер бол биш болж байна тэгэхээр. Тэгээ Deadpool дээр үйдгүй шүү та мартсан юм шүү дээ. Тийм MCU л юм да тий. Тэгээд тэгэхээр бол энийг нэг хөнгөө оруулж ирэх байхаа мэдээч хэрэг энэ юу гэдгийг явц дундаа тий ингээл илрээл хөнгөн явж байгаа хөндөөл учиргүй амар нүцгэлэл хоёлоо яахгүй л. Гайгүй л хөтэй. За Тэмка юу гэж бодож байна? Яг бүр тийм шин дүр гаргаж ирнэ гэж би бол бодохгүй. Бүр яг хуучин байсан дүрүүдээс одоо юу гэдэг тэр нь ингээд ил болдог ч юм. Тиймэрхүү байдлаар гарч иж магадгүй л гэж байна. Тэгэхээр тэрэн дээр бол надад нэг асуудал байхгүй гэж бодож байна. Хүмүүс бас амар сонио хүмүүс Marvel Америкчууд нэрээ сонио ингээл би нэлээд тийм пост харсан Facebook дээр. Хүмүүс ч хэцүүлдэ одоо сая Captain Marvel дээр бөөнл юм боллоо тий. Энэ дээр болохоор ийм л байгаа юм л да. Золбосоо бас нэг өнцгөөс ярьж байгаа шүү. Энэ дээр болохоор ID нь LGBT community-тэй ингээд орж ирэх. За тэгээд diversity гэдэг байгаа тий. Олон одоо яс үндэсний хүмүүсийг төлөөлүүлэх. Энэ бол ерөөсөө хүчлэх ерөөсөө биш. Одоо LGBT-ийг төлөөллийг бид нар энэ дэлхийн хэмжээнд гаргая гэдэг нь ерөөсөө дэлхий дээр LGBT хүмүүс аль улсад байгаа. Тэр хүмүүсийг төлөөсөн төлөөлөл байлгая л гэж. Түүнээс биш тэр хүмүүсийн хувийн амьдрал дээр юу нэ тий унтлагын өрөө наан цаана юу болж байгаа тэр ерөөсөө сонирмж тэр бол гол юм хизээч байгаагүй байх ч үгүй. Тэр бол адилхан шүү дээ. Золбоогийн ч юм уу миний ч юм уу тэр хувийн амьдралыг ямар ч шаардлагагүй тэрнтэй адилхан. Том жүжигчдийн том дөрүүдийн тэрийг ярих чаа. Ер нь тэнэг байдэн шүү дээ. Дөрүүд манус тэрийг нэг ярьдгүй шүү дээ. Ярих шаардлага байдаггүй тийм биз дээ. Pepper Potts Tony хоёр орондоо яадаг хизээч хинж ярьдаггүй тэрнтэй адилхан. Тэр бол шаардлагагүй. Гол юм нь юу гэхээр зөвхөн төлөөлөл. Тэгээ саяны нөгөө Negasonic юу балаад нэртэй тэр чи. Тэр бол яг амар гоё төс одоо жишээ байна л да. Тэр дүр хүчсэн юм юуч байхгүй шүү. Дүр нь гоё, акшн гоё, зүгээр л лесбиан дүр. Тэгэл болоо. Тэг зүгээр санаа дүр л тийм хүн. Тэрнтэй ялгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр бол тэгж л оруулж ирэх бах. Тэр нь ч зөв гэж бодож чинь. За тэгээд тухайн үед угаасаа зөндөө юмтай тул бөөл юм болох бах.
Тэгээ тэрнийхэн эсрэг байх болно. Тийм балан юм болол байх хэрэггүй. Дэмжих хэрэгтэй. Тэгээ хин энийг хүчилж байгаа юм бол ерөөсөө биш энэ болол тэгээ нөгөө нэг Brie Larson сая тэр нөгөө нэг ярьсан шүү дээ. Одоо ингээд киноны маркетинг пресс хийгээ явж байхад ихэнх одоо ярьцлага авч байгаа хүмүүс цагаан арьстай эрэгтэй хүмүүс байдаг. Болж ивэл ингээд олон өөр өнцгөөс өөр өнцгийн хүмүүстэй ярьцлага хөргөлөл гоёо гэд хилцэн чинь бөө юм болчих Brie Larson цагаан арьстай эрэгтэй хүмүүс дургуугээ те. Тэгээ бөө юм болчих те цагаан арьстай эрэгтэй хүмүүс үзээ яддаг маддаг бөө юм болоод тэгээд тэрэн шиг бас тийм болно. Энэ бол бөө юмтай тулгарна. Гэхдээ энэ тэр үед нь бол бид нэр зөв гэсэн талд нь байхыг хичээх хэрэгтэй. Тэгэд энэ дэр яригдж байгаа юу байна л да rumor гэх юм уу да шуум байна л да ямар дүр орж ирэх маад идтэй надад жоох сонирхолтой санагдж байгаа шуум энэ дэр би яг нэг ярьсан шүү дээ LGBT community бол мэдээж нэг талд гэхдээ зүгээр санаж юм оруулж байгаа киноны сонголт надад байсан зүгээр шуум шүү нэг Chloe Zhao гэдэг хятад найруулагчийн найруулж хийхээр болсон The Eternals гэдэг кино байсан шүү дээ. Тэрэн дээр оруулж иж магадгүй гэж. Ямар юм аа? The Eternals гэдэг нэртэй кино хийхээр болсон байхгүй юу? Тэрийг залбан мэдээгүй гэж магадгүй. The Rider гэдэг Sundance дээр 17 нээлттэй хийсэн. Сая 18 оны 17 оны хамгийн шилдэг кинонд нэг гэж ерөөдөө яригдсан кино байгаа. Тэр киноны найруулагч Chloe Zhao гэж заавчлаарай. Хятад уран бүтээлч тэр Eternals гэдэг киног найруулахаар болсон байгаа байхгүй юу? За тэр Eternals нь болохоор яг хэдэн мянган жилийн өмнө болно. Үйл явдал нь. Тэр нөө Celestials байна шүү дээ. Одоо энэ нөгөө нэг Guardian Center дээр гардаг штэ. Тэдний тухай ерөнхийдөө товчтой бол. Тэгээд тэр кинон дээр бол яг энэ LGBT community дүрийг бол тодорхой хэмжээнд оруулж иж магадгүй гэсэн юм бол зөв шуум явж илээ. Тэгээд надад зөв киноны сонголт нь жоохон яг тэр надад модерн үед одоо үед дээр энийгээ илүү төлөөлөл илүү зөв хүмүүс төрх юм болов. Тэгээд нэг хэдэн мянган жилийн өмнөх тийм бурхад шиг багийнэр дээр яхаар жоохон өстой жинхнээсээ жоохон хүчилж байгаа юм шиг болчихсон. Харин юу юм шүү. Бодогдоод л байна л да. Члээс илүү зүгээр тэнд гарахд илүү амар юм шүү энийг. Тийм гэж үү? Тийм яг гарахтаа л арай илүү гарахд илүү амар. Яг гэвэл тэр нас ч юмс стар рейс шүү дээ. Тэгээ хүн биш учраас төлөөлүүлэхэд амар. Төлөөлүүлэхэд арай амар. Тий, тэгээд тэр чинь нэг жоохон одоо чинь Rocket-тэй та хоёр бодож үзсэн Rocket Jackson Main хоёр нэг дүр шиг байгаа. Хойло Bradley Cooper-тэй гэхдээ хойло амар архинчдаг амар нервтэй амар өгөлөөр тэр шиг нөө Rock тэр тэрийг ерөөхдөө аягүй их төлөөлсөн шүү дээ. Тэгээ тэр шиг бас байж болох юм те. Нерв босод юм нэг нөө Alien дүрээр төлөөлөхөр. Одоо Google-ийн киногоор аягүй олон санааг төлөөлдөг шүү дээ. Тэгээд тийм байна. Тэгэхээр Temka хэлж байгаа бол бас гоё санаалаа те. Бас нэг бодлын тийм. Гэхдээ Eternals чинь харагт бодлоос бол яг хүн шиг үстэй те. Ихэнх нь зарим нь гэхдээ 6 мургаан үтэл юм шүү дээ. чи яг тоосно. Гэхдээ тэр нөгөө нэг Aeson ямар the searcher үлээ нөгөө Guardians дээр гардаг шүү дээ нөгөө коллектор үзүүлдэг шүү дээ нөгөө нэг Stone-ын тухай. Тэрэн дээр нэг юу нэг бүтэн гариг дэлбэлдэг шүү дээ. Тэгээд тэр маск нь ямар ч маск нь хэлж 6 үтдэг байхгүй. Окей. За тэгэхээр энэ бол айгу зөв тийшээгээ чиглэж байгаа гэж бодож байна. Одоо тэгэл Аз юу яаж шүү дээ. Жин Шанчи Аз дүртээр кино хийх гэж байна. Тэгэхээр бас гоё гэж харж байна. Тэгээд ер нь diversity би нөө нэг ер нь Dadko-төр бас подкаст дээр яриад байгаа. Diversity гэдэг юмыг Монголд одоо бид нар зөвхөн Холливуд ярих монголчуудаа ярьж байгаа шүү дээ. Монголчууд яагаад diversity гэдэг юмны эсрэг байгаа гэдэг би ойлгодог шүү. Цагаан арьстай Америк хүмүүс юм хаашаа монголчууд би racist хүмүүс юм хаашаа би ойлгодог шүү. Яагаад ингээд төлөөл олон сонирхолтой төлөөллийг дэмждэггүйг би ойлгодог шүү. Мас одоо зүгээр л хэлээд үзэх юм бол юу гэдэг өвөр Монгол аялал тий Казак аялал, Райд аялал за тэгээд ус хүмүүс одоо улсын ус аялал гэдэг чинь эднүсийг бол маш их нэг доголж гэдэг тий энийг болохоор яг ингэ бодоод үзэхээр өөртөө тийм айхтар муу юм хийх одоо хийхгүй гэж боддог тий зүгээр байх л ёстой байдаг. Руу энэ фан штэ. Гэтэл яг ингээд цааталтаа нөгөө буух юм бол бас аяг асуудалтай шүү дээ. Яг техникл одоо ингээд дурдах юм бол тэр шууд racism гэсэн үг болж байгаа юм л да тий. Манад болохоор тэрийг чинь болохоор тэгээ нөгөө нэг хошин шогт ч гэсэн ингээд байн. Тэгээ бид нар тэгж үссэн шүү дээ үзэж тий. Тэгэл сая соёлын тоглоом дэр чинь доржийн хөвцийг тайж ийнэ гэл тэгэл тэр одоо хүмүүсийг инээлэх гээд байгаа юм уу үгүй яах гээд байгаа. Одоо тэр нөгөө War кинон дээр бас ярьжсэн нөгөө нэг юу аутизмтай нэг дүр гаргаад өнгөрдөг. Тэгээ тэрийг инээдөө ханаад болгоо өнгөрчдөг. Тэгээ алаад дуустдаг байхгүй юу? Алцдаг байхгүй юу? War. Тийм. Жишээ тийм бодог. Тийм. Тэгээ тэгэхээр
Ер нь бол тэр нэг буудлын юу гэдэг шүү дээ. Тийм. Тэгэхээр бас тэрийг сериус нүлээж авч сураагүй байна л да монголчууд тий. Тэгээ би нэг X35 дээр ярьлаа эсвэл подкаст дээр ярьлаа. Зүгээр найз нөхдөдтэйгээ ярьсан уу. Монголчууд racism тэгээд ялгуулгадах тэр үзэл тийм юмнуудыг өөртөө яг мэдрээгүй болоод тэгээд ах шиг байна тий. Би бол тэгж л боддог. Соёлд нь, нийгэмд нь, түүхэнд нь тодорхой одоо сүүлийн 100 жил ч юм уу тий. За сүүлийн 50 60 жил. За 100 жил 50 60 жил. Ерөнхийдөө тэрийг бүр тэгж цусандаа шингэтэл мэдрээгүй учраас тэрийг ойлгохгүй байна уу? Эсвэл одоо чинь хятад гингүүтээ тэгэл хужаа. Тэ? Тэгээ орос гингүүтээ ой яах нар гэл. Тэгээ имээ өнөрөөгийнх нь тэгдэж штэ ой яах нар. Тийм. За тэгэл ер нь өөр одоо юу тэгэж нэг тийм хүлээж авах чадал муутай юм шиг те. Тэгээ нөгөө нэг цагаан арьстай хүмүүс гингүүд нөгөө орсуудтайгаа гайг болохоор гайгүй юм шиг. Тэгээ нөгөө кино урлаг хөгжим гингүүд яг хөө мэдээж алдартай ихэнх хүмүүс нь цагаан арьстай хүмүүс байсан болохоор тэгдэг. Юу вэ? Подкаст сонсож байгаа хүмүүс зүгээр санал болгоход яг энэ талаар нэг гоё улс хууртаа судалгаа хийвэл их зүгээр юм байна л гэж хэлье. Ер нь Монголдоо юу? Тийм, Монголдоо. Тийм, энэ бол айгуу чухал. Ялгарлан гадуурх тал дээр ер нь монголчуудын барьдаг юу вэ те? Судалгаа хэдэн хувь яаж залуучуудын эмэгтэйчтэй тэгээ одоо хүйсийн харьцаа тэр нөгөө бэлгийн харилцаа тэгээд тэр яс үндэс одоо манайх чинь бол маш олон яс үндэстэн юу ястантай шүү дээ те. Уулна уу? Тэгээд энэ дээр ер нь нэг тийм гадны жишгээр гэдэг юм уу яг тийм дотоод одоо бас тийм судалгаа хийдэг юм байдаг юм болов. Тийм байвал их зүгээр л юм байна. Хэрвээ тийм байвал хуваалцаараа байдаг бол ямар нэг байдлаар байдаг бол тийм. Энэ бол айгүй чухал ярилцах ёстой сэдвэлтэй. Жил ирэх тусам ер нь ярилцах ёстой сэдв. Тэгээд одоо чинь тэр LGBT гээл тэгж байгаад чинь сая тэр нэг одоо юуны эрхийн өдөртэй LGBT community-г эрхийн өдөр гээл зүгээр 50 жагсаал одоо цуглаан гэх юм да. Тэгээд зүгээр зөв ингээд эрхийн төлөө гээл тэгж байгаад чинь Facebook постн дээр доор нь дунд нь бөмбөг хаяж алах хэрэгтэй гэсэн комент явж байгаа жишээ нь. Тэр бол шууд бүлэг хүмүүсийн аминд одоо шууд аюул илэрхийлж. Тэр бол шууд гэмт хэрэг байх хэрэгтэй тий жишээ. Тиймэрхүү юм хүртэл яригдж байгаа жишээ нь. Тэгэхээр энэ бол бас зүгээр нэг яриад өнгөрчих шидэв биш буруу яг нийгмийн хэмжээнд бол чухал сэдвүүдийн нэг юм аа гэж бодож байгаа. Тэгэд би ингэж боддог шүү дээ. Яг мөнгөтэй болохоор тэр нөгөө нэг DNA-ээр юу яд нь шүү дээ. Үүсэлт гарлын нөгөө хувийг гаргадаг бай одоо байгууллага байдаг шүү дээ. Зүгээр шууд нөгөө нэг хайрцаг илгээчдэг. Шүсээ явуулцдаг. Шүсээгээд цус шүстэй. Тийм. Тэгээ би тэрийг бол чинь 100 хэдэн талрал юм билээ. Тэгж байгаа тухтай мөнгөтэй болохоор би жигнээс явуулж үзнэ гэж бодож байгаа. Тэгэд тэрийг би бүр паблик албаар яа гэж бодож байгаа байхгүй. Ягаад тэгэхээр хүн болгоно бол цуу Монгол цус мусгээ солирдсон шүү дээ. Тэр бол амар тэнэг айди байхгүй. Тэгээ тэрийг гаргаж ирэх юм бол агүй сонирхолтой. Яг хөөх юм твээсээ холдохгүй байх монголчууд ч та хаа очиж. Твээсээ баг холдох байх. Тэр нь гэхдээ холдож байгаа нь зөв буруу давч зүгээр ерөөхдөө массын хувьд бол баг холдох. Гэхдээ яг эсэмдээ 100 халах гэж юм байхгүй байхгүй. Ер нь бол. Тэгэл бүгдээрээ алтан ураг, бүгдээрээ борчон, бүгдээрээ юу гээл те. Тэр ID-г бол ер нь жоохон байлгал хэрэгтэй баг. За тэгээд жоохон наадхан дээр чинь айгу даацтай орж ирсэн шүү. За цүнхөө ухаж байна. За хоёр ч ном гаргаж ирлээ. За юу бол ной хараарай гээд New York Times-ын сони бестселлер. За Sapiens хүн төрөлхтний товчдох гэдэг ном. За энэ болохоор яг энэ зохиолч нь болохоор юуных л да Оксфорд их сургууль Пич доктор еврейн их сургуулийн түүхийн тийм дэлхийн түүхээр багшилж байгаа одоо юм Израиль нөхөр байхгүй юу? За. Тэгэхээр энэ нөхөр айгуу тийм фантасттай. Гэхдээ нөгөө шинжлэх ухааны үндэслэлтэй бүх юм уу? Тэгээ энэ дээр нөгөө хүн буюу Sapiens, Homo sapiens биш үү? Биднээс бол үлдсэн шүү дээ. Бусад нөгөө Neanderthal гэдэг чинь олон төрлийн хүмүүс нь устдаад үг болсон. Тэгэнгүүт энэ дээр чинь жинхэнэ нөгөө нэг за олон төрлийн хүн байсан. Тэгээд Homo sapiens ингээд бий болсон. Тэгээд яагаад Homo sapiens амьд үлдсэн тий? Тэгээд тэгснээ сүүл рүүгээ арьсөнгөөр ялгуулан гадуурхах нь хараста боолчлох онцлох тий. Ингэнгүүт айгуу гой тайлбарлаад өгсөн. Тэгээд ингээд бодоод үзэнгүүт бид бүр амар тэнэг юм дээрээс болоод зүгээр ингээд одоо жишээлбэл нэг тэнэг юм хийчихэнгүүтээ тэрийгэ зөвтгөхийн тулд тэрэндээ зориулаад үлгэр домог зохиодог ч юм тий. Нөгөө нэг ингээд яваад эхэлсэн. Фэйстэй шашин ба шүү дээ. Гээ олон юм байна. Тэгээд яг энэ жишээлбэл ном дээрээс ингээд уншаад үзэнгүүт бидний гаргадаг юм зарим нэг тэнэг юмнууд болохоор бүр амар утгагүй санагдаад одоо жишээл өнөөдөр бид юусэн мөнгө зарцуулж цаг хугацаагаа зарцуулж зориулаад хийдэг зарим зүйлсүүд ингээд амар утгагүй санагдаад санагддаг байхгүй. Одоо би зарим хийдэг байсан зүйлүүд ингээ бүр болцсон заяа. Энийг уншаад ер нь яагаад жишээ. Одоо жишээлбэл хувцсан дээр ингээ өмнө жоох анхаарах гал байдаг гэсэн бол энэ тэгэл гээл ихэж байгаа байхгүй. Тэгээд цаг хугацааг биднээс юу зарцуулах хэрэгтэй ингэнгүүт. Айгуу сайн тий. Гэвчээд энэ ном дээрээс уншсанаар бол яг энэ саяны асуудал хөндөгдөд
гараад байна. Энэ айгу гоё ном. За Yuval Noah Harari гэж зохиолчийн Sapiens гэдэг ном байгаа юм байна шүү. Тэгээд Монс удрын хэвлэлээр гарсан байгаа юм байна. Хүн төрөлхтний товч түүх гэдэг нэртэй ийм ном болол байна. Ард нь Mark Zuckerberg, Bill Gates, Jared Diamond эдрийн ишлэл байна. За нэг ийм ном байгаа юм байна шүү. Золбоо санал болгож байна. За thanks. Яг ингээд бас нэг гоё шинэ юмнууд мэдээлэлүүд бас хэрэгтэй. Тэгээд бидэд зөвхөн бас ерөнхийдөө подкастаараа яриад байдаг нийгмийн хэмжээнд энэ чинь амар том хариуцлага болоо явдаг. Тодорхой хэмжээний хүмүүст дуу хоолой болж л байгаа бол зөрүүлээд responsibility байх хэрэгтэй. Бидний хамгийн том одоо шүтдэг үздэг дуртай баатруудын нэг хамгийн том одоо тэр үгчин тэр штэ. With great power comes great responsibility гэдэг чинь жоохон л power байгаа бол тэ дуу хоолой чинь нэг ч гэсэн хүнд хүрж байгаа бол ямар нэг эрх мэдэл, ямар нэг чадал байгаа л бол зөрүүлээд тэрний чинь одоо ашгаасаа гадна зөрүүлээд хариуцлага гэж юм байх хэрэгтэй гэдэг бол айгуу чухал юм. За тэгэхээр тэрийг бол бас ярьж байгаа юмнуудын нэг юм байгаа маа. За цаашаага одоо өстө жинхэнэ Disney-с алахгүй. Disney дуусгач. Яг гоо дарааллын хувьд бол өөр юм байсан. Гэхдээ би зүгээр Disney дуусгач гэж бодож байна. За Disney үргэлжлүүлээ. Aladdin тий. Aladdin би манайш Aladdin дээр нэг дуулж молоолаа шүү дээ өмнөх подкастн дээр. Aladdin motherfucker гэж дуулж молоо шүү дээ. За Aladdin-ы трейлер. За та хоёр сэтгэл ямар байна? За хин хэлчих тийм ба. Сая гарсан трейлер нь бол гоё л харагдчихлаа. Дажгүй л гоё ч байх. Дажгүй л харагдчихлаа. Өмнөхөөс бол хамаагүй дээр. Жиний хараа айгүй гоё болцсон байлаа. Тийм. CGI индустри юм шиг л шүү дээ. Гэтэ бас жоохон харагдаад мэдэгдээд байлаа. Тэгээд нэг таалагдахгүй юм Jafar л байна. Jafar нэг л сүрсэлдэг нэг сайн. За хин залбаа ямар бодолтой? Да юу юм? Би бол хувьдаа юу гэж харж байгаа юм гэхээр кино бүхэлдээ бол сайн болсон гэж хэлж чадахгүй трейлерээс болоод тийм мэдгүй трейлер бол өмнөх трейлерээсээ дээр трейлер гарч ирсэн гэж хэлнэ. За тэгээд Жинийг би бол юу гэж бодож байгаа юм гэхээр одоо нэг Google-ийн кинон дээрээ бол одоо Google-ийн киног хэлнэ шүү дээ. Google-ийн кинон дээрээ бол Жин чинь нэг аюу гоё юм надад хамгийн таалагддаг юм юу гэхээр уулнууд тэр чинь дээр үе тийм ээ. Тий одоо хэдэн зуун жилийн өмнө үйл явдал шүү дээ. Тэгсээр нэ ингээд орчин үеийн юмнууд гарч ирээд Phil Collins дуулуулаад байдаг шүү дээ. Орчин юмнууд гарч ирээд баг бейсбол мол тоглоо тий. Тэгэл ингээд тийм байдаг шүү дээ. Тэр нэг гой таалагддаг. Тэрийг гой холбоол тэрэн дээр ингээд тэр юмр нэг гой орж ирвэл гоё. Тэр нь их таалагддаг. Тэр нь байх уугүй гэдэг асуудал тий. Сая бол бас өөрхөн байх гал инээлх гээл. Тэгээд мэдээч хэрэг гоё нөгөө нэг дуунууд саундтрекууд нь орж ирж илээ. Jafar-ийн хувьд болохоор би ингээд юу санаанд ороод ирсэн юм гэхэлэр нэг тийм тэнэг нөгөө юу гэдэг штэ. Ben Stiller-ийн нэг найруулагчтай өөрөө тоглосон нөгөө хиний Walter Mitty нууц юм байна. За. Тэр кинон дэр нэг юм компаниг нь ахаа шинээр нэг эмхлэн зохион байгуулах гэж байгаа нэг 3 гаргадаг байхгүй юу? За. Нэг сайн сахалтай. Тэгээ нэг өөрсдөө амар кул гэж утцсан. Тэгснээ ингээд хүн доош нь хийгээл өөрсдөө шоолж моолоо. Өөрсдөө болохоор яг тийм мундаггүй гэвэл бас нэг сайн дээ. Яг нэг тийм гар очиг санагдаад байгаа байхгүй. Нэг тийм нэг худлаа сахалтай гараад идэг. Хүчээр аваачаа сахал наацсан. Эсвэл нөгөөх нь худлаа кул болох гээд ингээд сахал ургуулсан. Яг тийм жигийн сахал шиг үү. Тэгээд бүр яг тэр дүрүүдээс тэр нэг хачин дүр санаанд буугаад та хэд жигийн сахал жоохон үлгэрийн санагддаг. Йоо сонсдгүй л таа тэгчихсэн. Гэтэ анзаардгүй. За жигийн сахал жоох. Aladdin трейлерийн хувьд бол хамаагүй бүр хідэн левелд илүү санагдсан. Анханасаа ер нь энийгээ цацчихгүй яасан бол гэж бол бодсон. Will Smith ер нь би бодоод тэгэд анханасаа Робин Уильямсыг орлуулах угаасаа хэцүү. Тэрийг зөндөөч критик хүмүүс яриад байгаа. Тэгэд байж болохоор хамгийн энержетик тэгээ өөрөө ингэсэн star powerтай, өөрөө ингэсэн нэг тийм харизматай. Тийм хүн бол баг байж болохоор хамгийн гой сонголт нь Will Smith байсан болов уу гэж бодож байгаа. Ер нь бол өөр хүн хэцүү байхгүй те яг ийм харизматай, ийм өөрөө ингэсэн star powerтай, өөрөө ингэсэн нэг тийм нэг тийм дүр дээр буулгадаг имижтэй те нэг тийм суперстар. Яг нь Робин Уильямс суперстар байсан даа биш. Тэгээд надад бол тэр нь гой санагдаад байгаа. Тэгээд нилээл авч байгаа юм шиг санагдаж байна. Ерөндөө боддоо штэ. Би Aladdin нэг тийм амар том фильм биш хүүхэлдэйн киноных. Гэтэ зөв Aladdin ингээ бодоход ерөөсөө санаанд орж байгаа юм за тэр хэвс
Тэгээд нөгөө сармагчин тэгээд тэгэнгүүтээ юу гэдэг вэ? Юу Зазуу илүү биш биш. заазууч нь юу Чин Lion King гэх тий. Тэгээд ямар ч үсэн ингээд энэ амьтан тэгээд Heaves тэгэнгүүтээ юу гэдэг вэ? Жини ерөөсө. Тэгээд гол төрийн хоёр Jasmine юу вэ надад нэг санагддаг байхгүй. Юу ярьдаг үлээ юу болдгийг би бодогддог байхгүй. Хин Aladdin өөрөө Jasmine тэрээр тэгээд эднэрийн дараа хамгийн транс одоо санагддаг юм нь Jafar. Jafar бол ерөөсө бүр юм классик нэг мусташ twirling гэдэг үг байдаг шүү дээ. Ийм нэг эргэцэн мусташ сахалтай тэрийгэ барьсан ийм улаан цайн evil эсрэг дүр байдаг шүү дээ. Бүр хамгийн гоё тийм эсрэг дүр шүү дээ. Jafar улаан цайн evil те харахад аймаар тийм улаан цайн. Тэр чинь өөрөө бүр шууд утгаараа юм twirling мусташтай. Тэгээд энэ дээр бол яалтч энэ дээр баг дэлхийн нийтээр санал нэг баг Jafar бүр гомдмоор харагчлаа. Тэгээд гомдмоор нэг амар царилэг гой залуу байдаг. Зүгээр агуу гоё амар сонио болоотой. Тэгээ амар сонио болоотой. Тэгээ надад нэг тийм зүгээр нэг тийм гоё киноны туслах дүр зөвүүн баг амар дүр байгаа жүжигчин байгаа байхгүй. Жүжигчний данч мэдэхгүй. Тэгээд яагаад энэ дээр нэг очиж Jafar нь яагаад юм суул юм бол тэгээ тэр нэг жишээ нь Brokeback Mountain гэдэг чинь тэр шиг өстэй чиг тэр нэг цөлтөр хойлоо ярьцсан сууж байдаг. Тэр үл өстэй амар тийм энэ дэр нөгөө George Michael-ийн аяыг оруулчих юм бол тэр шин бол тэгэж л харагдчихлээ. Тэгээд дэр нэстэ зүг буруу гэсэн үг зүгээр яг чигтээс тэгж харагдсан зүгээр надад. Тэгээд уулын царилэг залуу байлээ. Тэгээд хоолоо моолон тэгээд тийм villain царайтай ч биш. Хоолын сул тэр хулган алж утсан уу? Үгүй тийм нэр гэсэн. Тийм ер нь нэг тийм нөгөө нэг ялаа алмааргүй гоё тийм царайтай залуу байлээ шүү дээ. Яг нэг их гараагүй л дээ бас Jafar трейлер дээр. Яг үгүй сүүлдээ evil болох юм бэл үгүй тэгтэл ер нь бол нэг тийм хангалттай гоё харагдсан гэж боддог. Би бол нэг тийм зөвүүн гонцгой тийм царайтай. Тийм зөвүүн гон. Тийм яалч вэ тийм зөвүүн гонцгой те. Тэр гонцгой гэдэг бол агай жоо. За. Тэр мусташ те. Тэр бас чухал. Тэгээд зураглал дээрээс нь зураглал үнэхээр харагчлаа. Айгу өнгөлөг зураг авалт үнэхээр харагдчихлээ. Тэгээд бас юу бодоод энэ score киноны хөгжим манай золбооч одоо киноны score хөгжим их сонсдог. Aladdin-ы score айгу гоё штэ. Бас санаанд үлдсэн юмнуудын нэг. Score soundtrack нь. Тийм сонирхолтой. За яг миний хувьд soundtrack надад нэг шүтээ хөлтэйгүү. Гэхдээ score-ийн хувьд л мэдээс soundtrack нь алдартай л та тий. Ялтч сайн бас трейлер дээр дуулж исэн. Тэгээд надаа за soundtrack нь дажгүй байгаасаа тэгээд musical ахалтай. Гэхдээ тэрнээс илүү score нэг тийм араб ертөнцийн score айгу гоё байдаг штэ. Idea нэг тийм бид нар байнга сонсоод байдаггүй. Тэгэхээр тэр бас Score яг нь одоо Beauty and the Beast үлээ. Тийм. Тэрнээс чинь бол бүх юм нь бол ингээд 100% ингээд хулгагдсан юм байгаа шүү дээ. Score нь хүртэл. Тэгээ ерөөсө тэр чигээр яг copy хийсэн гэсэн шүү дээ. Би үзээгүй. Энэ бас техник эсвэл арай өөрөх юм гэдэггүй. Score нь яг нь. Дуу нь бол угаасаа copy paste л явах байх л та. Одоо хараад байгаа юмны дээр Disney ч бүгдээр ингээд дахиж хийгээд байгаа шүү дээ. Энэ дээр Jungle Book айгуу сайн байсан. Ганц ерөөхдөө сайн байсан гэж ярьж байгаа Jungle Book л байгаа шүү дээ. Тэгээ тэр нь яагаад вэ гэхээр Jungle Book чи анимашн өөрөө тийм мундаг биш. Тэгээ тэрэн дээр илүү сайжруулаад тэрэн дээр илүү хөгжүүлэлт хийгээд хийсэн юм кино шүү дээ. Бус нь болохоор яг копитэй яваад байгаа шүү дээ. Дэрэл шин юм юу Jungle Book-ийн Jungle Book юу л би нэг 2 3 Mowgli үзсэн чи бүр. Сүүл нөгөө нэг хин тэгээ Andy Serkis хийсэн. Гэтэ тийм яг Disney-тэй хамааргүй зөв яг ориг Mowgli-гийн story-н дээр суурилж илээ шүү дээ. Тэгээ тэнгууд Jungle Book бол яг анимашн илүү хөгжүүлсэн. Юу болохоор Beauty and the Beast энэ юу энэ чинь Cinderella энэ чинь зүгээр л копи шүү дээ. Одоо энэ Lion King энэ жил одоо 3 гарч байна. Lion King, Aladdin тэгээ Dumbo. Aladdin, Lion King хоёр бол бас л яг копи харагдаад байгаа. Яг л зүгээр live action. За Lion King бол live action биш. Тийм. Юу болохоор надад зүгээр сонирхолтой санагдаад байгаа юм юу байгаа байхгүй юу? Dumbo. Ер нь анимашн өөрөө ч гэсэн богинохон creepy эвгүй нэг тиймэрхүү шүү дээ. Тэнгүүд Tim Burton өөрөөхөө тийм сонирхолтой fantasy сонин world гэдэг. Тэгээд жоох өөрчлөх боломжтой болоо. Тэгээ би Dumbo бол нэлээд гайгүй байгаасаа гэж бас найдаж. Энэ хоёр бол надад зүгээр яг copy байгаа л тэгэл тэр $1 болоод тусах. Ялангуяа Lion King бол баг тэр бүм болгон тодорхой баг. Lion King. Тэ. Lion King. Манай хин Simba жоохон өлөө авдагдсан үг шүү дээ. Simba юу мэдгүй тэгээд ер нь одоо тэгтээ би Aladdin дээр бол нэг юу вэ? Хивс чинь өөрөө бас айгуу гоё дүр шүү дээ. Амар гоё дүр. Тэр ихтэй Doctor Strange жил гоё хийчихсэн. Яг live action-ийн хувьд бол тий. Тэгээд яг санаа налаад нэсгэхдээ тэгээ одоо үед бол кино нэлээд алдартай гэдэг. Тэгээд юу юм бэ шүү? Хөгжмийн зохиолч нь сая хөгжмөн дээр хааж байгаа. Alan Menken гэж яг ориг зохиолч нь өөрөө дахиж хийж байгаа юм биш үү? Одоо Aladdin-ыг
Little Mermaid, юу Pocahontas, Beauty and the Beast-ийн бүгдээрийнх нь яг анхны зохиолуудыг бичижсэн, хөгжим зохиолыг бичижсэн өөрөө ажиллаж байгаа юм. Тэгэхээр бас хөгжимдөр болол киноны хөгжимдөр амар амт юм байна. Тэ амар амт байгаа юм байна. За тэгээд амлжийн сүүлийн Disney story. Гэтэ энэ бол яг арай жоохон өөр төрлийн story гэх юм да. За юу гэхээр 2017 оны 12 сард анх болвол юу зарлагдчихсэн Disney Walt Disney компани 20th Century Fox компаниг бол худалдаа авах тал дээр хоёр компани хоорондоо одоо тохиролцолд хүрсэн гэдэг ID бол анх зарлагдчихсэн 50 хэдэн тэрбумаар анх бол тохирж исэн. Тэгээ 50 хэдэн тэрбумаар тохирсон байсан чинь Comcast компани дундуур нь албаар үдэж байгаа юм шиг 60 хэдэн сая 60 хэдэн тэрбумын санал тавьсан. Авахгүйгээ мэдсээр байж албаар. Тэгээд тэгсэн чинь зөрүүлээ тэрэн дээр нь Disney үнэ нэмээд 71.3 тэрбум долларын санал тавиад тэгээд тэрэн дээр нь тогтсон. Тэр саналыг тавьсан өдөр нь шууд Comcast саналаа за бид нар болоо гэвээс. Ерөөсөө нэг үдэж байгаа юм шиг албаар 20 тэрбумыг илүү гаргуулсан. Нөгөөд нь гатгсан шүү. Тийм. Зүгээр нэг 20 тэрбум. Тэгээ Comcast руу ярьсан шүү эднэр жоохон яагаад нэ. Та бид манус нэмсэн үеийнх нь тэдэн үеийг та нарт өгье. Тийм амар тий. Дураараа тий. Тийм дураараа тий. 3 багаас сууж байгаа юм шиг тий. Нэгнээсээ талхахгүй үнийн нэгсгээд. Тэгэд ийм бол болж ирсэн. Ерөнхийдөө 71.3 тэрбум дээр бол тогтцсон. Тэгээд яг эцсийн одоо хувилбараар бол 7 сард яг дийлэн тохирсон. Гэхдээ яг одоо нэг шалгалт гэж байдсан. Манайхаар одоо юу гэдэг нь шудраг өрсөлдөөн гэдэг ч юм уу. Тэр нь дуусах болгоом. За одоо энэ тэрийг ярих гэдэг юм л та. Тэрийг ярих гэдэг. Тэгээд тэр бол маш удаан хугацаанд үргэлжилсэн. Тэгээд сүүлд 12 сард ярьж байхад бол 12 сарын сүүлийн 7 хоногор энэ дийл дуусах магадлал маш өндөр байна эцлэх. Энэ нэг эн чинь дэлхийг хамарсан маш том компаниуд байгаа шүү дээ. Хоёр том компани. Тэгээд олон улсад салбартаа олон улсын шалгалтаар ордог. Зөвхөн Америк биш. Тэгээд Бразил болон Мексик улсуудад явагдчихсан шалгалтын дээр нэлээд удсан юм байна. Энэ бас асуудлууд гарсан. Тэгээд Бразилд ялангуяа нэлээд удсан том шалгалтууд дээр нь. Тэгээд бүтэн одоо 2 сар удсан учраас Walt Disney компани CEO Bob Iger өөрийн биеэр очиж энэ одоо юу шалгалт зохион байгуулалтыг бол дуусгасан юм байна. Яг одоо гүйцэтгэсэн юм байна өөрийн биеэр. Тэгээд энэ бол ерөнхийдөө дуусгах тандруу одоо сая ингээ Бразилийн дууссан. Тэгээд сая Walt Disney компани яг Walt Disney компани вебсайтн дээр албан ёсоор тавигдсан байлээ. Юу гэхээр 3 сарын 20-ны одоо Монголын цагаар 3 сарын 20-ны өдөр 12 цаг 2 минутанд энэ дийл яг эцэслэгдэнэ. Бүр яг албан ёсоор эцэслэгдээд Walt Disney компани эзэмшилт 20th Century Fox компани орно гэсэн ийм албан ёсны мэдээлэл бол ерөнхийдөө яг ингэж үгтэй байгаагүй л дээ. Гэхдээ тэнцээс авах ойлголт нь бол тийм амар урт артикл байсан. Тэгэхээр ийм болол ямар ч байсан мэдээлэл байгаа юм бэ шүү. Тэгээд энэчнээс бол бас асуудалтай юм зөндөө байгаа. Юу гэхээр эдийн засгийн судлаачд яриад байгаа, салбарын судлаачд яриад байгаа. Энэ дийл эцлэгдсэний одоо үр дүнгээр эхний 2 сарын дотор 4-6 мянган одоо ажилтан одоо энэ салбарын ажилтан одоо шууд ажиллаа алдах магадaltaй. Ер нь бол тэр баг одоо бодит ерөөхдөө болно. Тэгээд урт хугацаанд 1-2 жилийн хугацаанд бол 10 гаруй мянган одоо салбарын ажилчид бол ажиллаа алдах магадлал маш өндөр байгаа гэсэн ийм одоо судалгаа явж байгаа. Тэгэхээр энэ бол биднэрт мэдээж эцсийн үр дүн л одоо продуктууд нь төрж байгаа шүү дээ кино уран бүтээл. Гэхдээ цаанаа бол Холливуд яг тийч ингээл бодоход бол бас асуудалтай тийм. Хямрааж байгаа. Тийм. Тэгээ энэс гадна entertainment олон өнцөг, олон creative санаа өрсөлдөөн байх тусмаа сонирхолтой байдаг. Мэдээж уран бүтээл бол. Гэхдээ энэ нэг компани бүгдийг эзэмшээд эхлээд ирнэ гэдэг бол маш аюултай гэж бас бодогдож байна л да. Энэ дээр та хоёр ерөнхийдөө яг хэдүүл одоо нөгөө Marvel дүр юмнуудаа ярина л да. Гэхдээ яг энэ талаас яг одоо зөв буруу сэтгэл бизнес талаас та хоёр компани барих бодлого ямар байх вэ гэдгсэн юм шүү дээ, тийм ээ. Нэгдгсэн учраас одоо нэг юм юу шиг ажиллана гэх үү? Эсвэл бас үндсэн юг аваад одоо тусын бас өөр нэг лайн өрөөд явах уу гэдэг тий. Яг тэр тал дээр манж яг комент хэлээ. Тэрэн дээр болохоор юу гэж хэлээ. Брэндүүдийг нь хэвээр нь үлдээнэ гэж хэлээ. Одоо чинь 20th Century Fox доторх брэндүүд бол яг тэр брэндаараа явна гэдэг ч юм уу. Яг тийм юм дутагдж байна тий. За өөр тэрэн дээр ерөнхийдөө юу гэж бодож байна? Цаашаа зүг гэж бодож байна. Энэ цаашаа ямар нөлөө байх бол ямар сэтгэлдэлтэй байна энэ дээр. Ой тэгээд зах зээлийнхээ хуулиар л одоо тэгээд ширэнгийн хуулиар л явж байгаа юм. Бодож байгаа. Тийш яа. Зүгээр яг мэдээч хэрэг тэр сайн хийсэн тий. Лайнаар өөр өөрсдийн лайнаар ямар брэндтэй вэ? Юу байна?
юуг нь нааш навах уу, юуг нь цааш нөх үү. Одоо нөгөө нэг гэр барьж даалуу тоглоход тэгдэг хэвээр боол болгоо авчихаараа сайнуудын шилж аваад ингээд ингэдэг шиг тий. Магад одоо нэг тийм л ажлууд бол хийгдэх л баг л та. Учиргүй нэг тийм нөгөө өргөмөл хүүхэд юу хөвчгээ хандахгүй нь бол ойлгомжтой байх. Тий. Энэ дээр за ямар ч сан тодорхой хэмжээний мэдээлэл өгөхөд 17 оны байдлаар нийт одоо хойд Америкийн буюу Америк болон Канада улсын бокс офисын кино театрын тий бокс офисын хувийг нийт орлогын ерөөсө бүтэн жилийн гэсэн үг шүү дээ. Орлогын хувийг 2182% Walt Disney компани эзэмшижсэн. Тэгээ бодоод үзтээ зүгээр тэр энэ агуу том зах зээл шүү дээ тий Америкийн бокс офис гэдэг бол тэгэхэд 2182%-ийг нь Walt Disney компани дангаараа Fox Entertainment Group буюу 21st Century Fox тэгээ 20th Century Fox эзэн компани 1292% эзэмшижсэн. Тэгэхээр одоо энийг ингээд нийлүүлж байна гэсэн үг. 30 гаруй. Ерөөсөө Америк улсын Холливуд одоо бокс офисын зах зээлийн 30%-ийг зөвхөн ганцхан компани эзэмших одоо ингээд юутай болол болж байна гэсэн үг. Тэгээ энэ бол бас том л асуудал л да. Ер нь бол тэгээ сая бас AT&T Warner Bros-ыг худалдаж авсан. Одоо Warner Media гэдэг нэртэй компани болсон байгаа. Тэгээд ийм олон асуудал. Comcast бас өөр нэг компаниг худалдаж авсан. Монголд бол яг энэ адилхан юм зөндөө болж байгаа. Сүүлд Апо ямар компанитай нийлсэн байсан. Би тэр марч байна. Апо ямар ч нэг компанитай нийлж бүр тэр Монголын түүхэнд байгаагүй хамгийн том одоо юм одоо merger болсон. Яг тэр хичнээн 80 их 80 төгрөг мөрөгчлээ. Спирт болов юм. Тийм баг шүү, тийм баг тийм. Би тэрнийг юг Мишлийн ялцад ажилт нэг юм байсан байхгүй. Би тэр одоо нэр мэр дурд айгуу болохгүй юм дэлгэцэн байж мэдээ. Гэтэ би зүгээр хяналтынх нь санхүүгийн тооцооных нь хяналтын нэг юм юг би нэг хавцтай файлыг анзаарч таарсан байхгүй юу. Тэгээд юуг нь ойлгохгүй тэжээс ч 2000 хэдэн зууцтай. Тэгээд би юу ч ойлтын ингээд харсан чинь тэдэн хувьцаа тэдэн төгрөг тэдэн сая хувьцаа юу ч гинэ тийм бисэн 2000 хувьцаа. Тэгээд Монгол тийм болж байгаа юм чи энэ минь бол одоо тэгээд жил он дагнах нь бол одоо аргагүй болох л та тий. Харин ч 2 сар боллоо яа. Тийм. Тэгээд дээрэс нь Монголд бол одоо MCX гэж аимшигтэй том компани одоо бүгдийг нийдэж ууж шít. Unitel байна, доор нь Univision байна. Тэгээд Unitel Bloomsbury-г авсан. Одоо бид нартай холбоотой салбар хэд л юм. Ерөөсө Univision дотроо Bloomsbury-г авсан. Тэгээд Nomad байж лог TV ингээд зүгээр л нэг компани бүгдээрээ. Тэгээ энэ бол зөв буруу гэхэд бас хэцүү. Тэгээд одоо юуг мэрч юм да зүгээр комент л юм да тий. Ер нь менежмент сайтай компани янз бүрийн юутэй явж байгаа. Яаж байгаа компани ингээд авчихад бол бас муу байхгүй. Тийм, ер нь бол тэрийг зөв хамгийн гол нь зөв хөгжүүлээд тухайн одоо эдийн засаг юунда салбартай айлал салбартаа зөв хөгжүүлэлтийг явж байл бас болохгүй ч юм байхгүй л тээ. Гэтэ энэ Монголын нөхцөлд арай өөр бах энэ юун дээр бол Холливуд дээр ярихад бол энэ бас аюултай сонсогдож байгаа. Ер нь бол. За ингээд юугаар дуусгая. Тэгээ Disney-ээр дуусгая. Гэтэ дараа нь Disney-ээр орох нэ. За. Гэтэ арай өөрөөр орох юм байна. За Disney-ээр дуусгая. Гой трейлер ярив. Айгуу гой трейлер ярив. Good Boys. Үзнэ үү? За Good Boys гээд киноны өөртөө үзэж болохгүй гэж. Тэгээ трейлер гарлаа. За энэ ерөнхий тавч сэтгэлээ яриад тэгээ трейлер рүү оръё. Сэтгэлээ олцъё. За трейлерыг үзээд бол шууд ингээл трейлер үзэж байхдаа энийг хэлж байгаа байхгүй. Тэгээ эхлээс ахвал асуулт инээж байгаа. Тэгээд тэр ямар хошигнлууд өшөө цаашаа юу болох вэ гэдэг юм сонирхол бол ялчгүй татаж бол чадж байгаа. Тэгээд бас нилээн харга юу кино л шүү дээ. Хүүхдүүд тоглосон гэхэд ажил жоох хүүхдүүд. Тэгээ хүүхдүүд тоглосон гэхэд баг яаж эцэгхийн зөвшөөрсөн болго юм байл юм лээ. Тэгээ сүүл рүүгээ эсвэл одоо сүүлийн үед тэгээд тоохо болцсон юм мөнгө гэхээр тэн дээр чинь янз бүрийн юмар нунчагтай тоглоо. Тэгээ хичээтэй тэгээд одоо ч бүр сүүл рүү тоохо болж байгаа шүү байна. Тэгээ нөгөө зарим нэг нийгмийн кинон дээр нөгөө хүүхдийн тоглоом гэсэн чинь нөгөө нэг вибратор хэвчээ гэдэг тийм кинон дээр тийм сценүүд бол бас нэлээдгүй гардаг болцсон. Хичээтэй. Яг бидний зүгээс бол жоох эмзэглэхээс ч юм уу тий. Хүүхдүүд үеж юм ингээд. Тэрнээс иш бол маш гоё хөгжилтэй. Шууд трейлерыг үзэл инээж ихсэн тийм кино. Тэгэхээр яг киног нь үзэхээр илэг мэлэг юу болох юм бол гэж бодогдсон доо. Тэгээ хүлээлт өндөр болсон гэсэн үг энийг хэлээ. За, трейлер нь бол бүр амар үл шүү дээ. Эхлээс ахвал бүр татаж хонж байгаа. Тэгээ ямар санд тэр чи бас нэг хөөрхөн юм доёолцсон юмуд бас байгаа л шүү дээ. Stranger Things гэсэн. Тий. Stranger Things зайдаж. Би монголоор орчод яваад байна. Синхро яваад байгаа маш.
ямар хүний толгойд нь тийм киноны зохиолоор ирсэн байгаа. Ихээ гарууд идэх. Надаас трейлерыг яг хийсэн хийц айгу таалагдсан. Нэг тийм хин задлахгүй. айгу тийм нөгөө нэг мета Seth Rogen продюсер нь өөрөө эхэлдэг тэр бацаануудтай цаг Яста хөөрхөн айгу гоё хийсэн ч трейлер байлаа. Гэтэ надад сая нэг тийм амар болохгүй санагдаагүй хүүхдүүд хийсэн гэхэд заага тэр хараал ганц өөр урсгаж байгаа тийм бид юм байгаа. Гэхдээ надад одоо нэг манус өссөн үеэр нэг одоогийн хүүхдүүд өсөж байгаа ч нэг ингээ интернеттэй тийм мэдээлэл маш их байгаа шүү дээ. Тэгэхээр биднэрт одоо бидний 12 настай хүүхдэд өгөх мэдээлэл одоогийн 12 настай хүүхдэд өгөх мэдээлэлээр арай өөр. Тусган шал өөр тий. Одоогийн 12 настай хүүхдүүд манусын 12 настай юу гэжтэй чиг гэдэг тагцчихгүй. Өө мүү тий. Тэгэн штэ манусын 12 настай шаал өөр тэнцээ годомжин шороотойгоо зурлалцсан явж байгаа шүү. Тэгээ би бол тэгцэл явж. Тэгээ тэгэхэр бол энэ бол цаг үедээ би бол таарсан л гэж бодож байна. Тэгтээ яг нөгөө хараал мараал бас нэг хүнд мэдээж байгаа л та. Тэрэн дээр эцэг хэн зөвшөөрөл байсан л ах мэдээж. Нончак тоглож байгаа гэсэн үг бас тий. Тэр мөр бол бас амар тий. Тэгээ тэр нөгөө ботлог байдаг. Тэр нөгөө нэг порно сайт руу орж ордог татаад гэдэг. Тэгээ энэ надад бол яг хүн болгоны нууцсан дотор хүсдэг байсан кино санагдаад байна. Ер нь бол хүсдэг гэдэг нь ийм кино хүн болгон таалагдах энэ айди байна. Яг тэгэхээр тинейжер ч юм уу тинейжерээс өмнө ийм хүүхдүүд бол энэ юм болгон том хүмүүсийн гэдэг айди юм болгон сонирн байдэн шүү дээ хүүхдтэй. Зөв сонирн л байдаг. Тэгээ зөв бурууг нь бол мэдгүй. Тэгээ очиг нь ч ойлгохгүй зарим нь энэ кино шиг татаж унаал те. Тэр порно үзчихэл янз бүрийн ярьж байгаа шиг реакшнтэй л байсан баг анх үл мэдгүй 11 2 настай үзэх юм бол. Наад туссан ч байна. Тэгэхээр энэ бол айгу зөв сэтвч үдсэн байх. Тэгээд дээрэс нь энэ Seth Rogen-ы одоо нэг ерөнхий нэг групп байгаад байгаа шүү дээ. Одоо Seth Rogen, Evan Goldberg за тэгээд тэрнээс цаашаа нэг 10 20 орчим нөхдүүдийн нэг групп байгаа шүү дээ. Энэ хэд ер нь нэг муу юм хийж ийнэ баг. Амар тий. Дандаа гоё юм гэдэгтэй ерөөсөө тий. Эднэрийн нэг би бодож эднэр нэг бөөнөр нэг дөр уулзгаа шүү дээ. Жиг өрөө туллаа ингээд утаанд багал магнардаг баха. Бүгд хаяа. Жиг тулдаг баха энэ сайхан гараа James Franco Manco энэ хідэн нөхдөд өөр хин яжлаа. Их хэрэг. Тий. За тэгээд мэдээж энэ дундаа самын ярих тустай өмнө нөхдөдийн нэг Jacob Tremblay. Тий. Ястаа нэг хөөрхөн жижигчин гарч ирж байна тий. Муу кинон тоглосонгүй, мууч байсангүй. Тэгээд өөрөө айгу хөөрхөн энэ нөгөө нэг room дээр тоглолдог. Наа чи мундаг. Тэгээд яасан ч мундаг юм. Тийм хүүхэд жоохноос юм мундаг байна гэдэг айгу хэцүү шттэ. За room дээр жоох хүүхэд нэг кинон сайн байлаа. Ер нь цаашаа явах нь хэцүү байдаг шттэ ихэнхдээ тийм. Wonder Woman. Тийм Wonder дээр байсан. За тэгээд Predator дээр одоо хэр шүртэй байсан сайн мэдэхгүй байна. Тэгээд ер нь бол ийм хүүхэд жүжигч жоохон байхасаа ингээд явцсан хүн бол айгу хэцүү байдаг шттэ. Тэгэхээр энэ дээр бол хөө айгу зөв харагдаад байгаа нөө ингээд заавал амар мундаг Оскар кино гэж зүтгэхгүй те заавал айгу тийм одоо том франчайз гэж зүтгэхгүй ингээд хөөрхөн жижиг комеди те сайн муу янз бүрээр тоглож үзэл туршлага болол мань хүнд өөрт нь тэгээ явж нэлээд зовх те нөө нэг шүүмж гэсэн баг ярина штэ тэгэл нэг жоох хүүхдээ чи нэг амар муу байлаа гэдэг байхгүй штэ жижиг кино ялангуяа тэгэхээр бол надад айгу таалагдаад байна те Jacob Tremblay бол ирээдүйдээ леженд болох гэж найдаж дараагийн Christian байлаа. Тэг сүрхий залуу малуу болчихгоо эвгүй тэр чинь бас. Тэг хөөхөд байхаас нь үзэж үзсэн янз бүрийн нөхдөд чи айгу сүрхий залуу болчихгоо дээр тоглож байгаа. Taron Egerton уу? Тий. Taron Egerton гэхдээ гайгүй сүүлэл яасан юм шүү дээ. Тим амар хүүхдтэй байхаас юм шүү. Юу шүү дээ нөгөө дунд сургуулийн хүчин юу ч хэлээ. High School Musical дээр байсан юм. Байдаг. Би эсвэл андуураад байна уу? Чи нөгөө High School Musical-ийн Zac Efron-ыг Zac Efron-ыг андуураад. Гэтэ тэр чинь бас хаач тийнейжер нөгөө нэг тийм хүүхэд байхасаа бүр жоохон одоо тийнейжер дээр жоохон одоо чинь юу гэдэг Stranger Things-ийг хийдэг юм уу? Тиймэрхүү. Одоо чинь ингээд Daphne Keane шүү дээ юуны логны. Тэр чинь айгүй хөөрхөн шүү дээ. Гайл тэ. Тэнгүүд мань хүн гинт амар хөөрхөн охин болоо амар хөөрхөн хүүхэн болоо тийнейжер бол гараад амар сонин санагдаж шүү дээ. Ялангуяа ингээд нөгөө жил болгон кино тоглохгүй байж байгаа ялангуяа гэх юм бол. Яг жил болгон гараа явах юм бол ингээд дэлгэцэн дээр одоо чинь нэг Emma Watson шиг те ингээд Daniel Radcliffe энэ шиг нүдэн дээр өсөж байна л дөө. Тим биш болгонгоо чи бас нэг эвгүй шүү дээ. Гинт хүү хийж юу вэ юм бэлээ гэдэг юм те. Хүү яасан юу болцсон юм. Гинт айгу сүрхий сахасан баа болцсон те. Гой хүүхэн болцсон гараад ирэнгчээс сонирхолтой шүү дээ. За одоо юу. Тэгэхээр сайн тэргээд хөгшөрснөө мэдэрдэг те. Тийм шүү дээ. Нөгөө нэг хөлн бүгдээрээс тэгээд байгаа шүү. Ахыг бид ойлдог гэсэн хөө. Криштиано Роналдо анх бүр амар гарч ирж байгаа манай ахаас дүү. Тэгэл бид ойлдог гэсэн. Танаас дүү ингээ супер бодлох ямар байна да энэ. Тэгс чи одоо энэ 2000 оны хөлтөд. алах гэж байна. Тэ. Тийм байгаад байгаа. За тэгээ Good Boys-ыг бол ямар ч байсан
Үзэн нилээн хүлээлт үүслээд ганц юм даач манад одоо тэгээд гарахгүй л болоо дөө. Манус тэгэл одоо сайхан IPTV-д орохоор тий Univision Sky Media тэгээд торрент тэгж л үзэх бах Universal Pictures-аас гарч байгаа маань 8 сарын 16-нд ерөнхийдөө дэлхийн нээлттэй хийх юм байна. Тэг Монголд бол гарахгүй байх. За дараагийн мэдээлэл Spielberg. За энэ ерөнхийдөө Spielberg-тэй холбоотой мэдээлэл маань бол өмнөх подкастаас үргэлжилж байгаа мэдээлэл байгаа. За энэ юу вэ гэхээр Spielberg hates Netflix. Тэгээ Netflix жоохтой ерөнхийдөө стриминг сервисийн эсрэг хандлагатай байгаа. Тэгээ сая Рома Оскароос нэлээд олон шагнал авсантай бол нэлээд дургу байгаа. Тэгээд одоо удахгүй 4 сард болох гэж байгаа одоо Oscar Governors Meeting гэж байдаг. Одоо доторх бранчууд гэж байдаг шүү дээ. Оскар чинь 7000 гишүүнтэй тэрний дотроо одоо найруулагч, зохиолчд юу байдаг те зураглаач. Тэр болгоных нь одоо ингээд хариуцсан директорууд нь хурал болд юм байна. Болох юм байна. Тэгээ тэр хурал дээр бол мань хүн ингээд санал дэвшүүлнэ те одоо ингээд юуны хэсэг стриминг дээр гарсан киног Оскар нэр дэвшүүлэхгүй байх гэсэн санал дэвшүүлнэ гэсэн энэ маш том мэдээлэл явсан. Тэгээд Netflix хариулж твит хүртэл хийгээд тэрэн дээр нааш цаашаа зөндөө юм болоод бас босон. Тэрний талаар бол өмнөх юун дээр бол подкаст дээр бол ямар ч байсан ярьсан байгаа. Тэгээд юун дээр бол энэ дээр ямар хариулт гарсан бэхээр Jeffrey Katzenberg гэж одоо бас мундаг кино продюсер байдаг. Тэгээд Jeffrey Katzenberg бол сая ярилцлага өгсөн байна. Энэ дэр болохоор хин биш Spielberg Netflix-ийг үзэн яддаггүй. Netflix-тэй холбоотой ийм Spielberg юу ч хэлээгүй. Тэгээ Spielberg одоо тэр directors meeting дээр бол ийм одоо үг хэлнэ ийм одоо санал дэвшүүлнэ гэж бол юу ч яриаггүй. Энэ бол зүгээр өөр яригдсан айдиаг бол ингэж эсрэгээр нь одоо уруулж сэтгүүлчд ингэж ашигласан байна гэсэн юм бол ярьсан байна. Тэгэхээр энэ бол одоо өмнөх дугаарууд дээр ярьсан энэ бол арай үгүй болж таарж байгаа юм шиг байна шүү. За эндгийг бол би ганцаараа дотор хоёр бодолтой ярьчлаа саяныхыг. Мэдж байгаа гоо нэлээ мэдээлэлтэй байсан сэдв тултаа гацхгүй ярьчлаа. Тэгээ энэ дээр юу болсон бэ гэхээр сая эндгеймийн постэр гарсан юм шиг байна те. Энд official уу? Яг official постэр залсан юм. Нэрээ юу? Яг ярьж энэ хоёр хоёулаа зэрэг уцаа би энэ дээр харуулаад мэдчихсэн мэдээлэлтэй юм тулдаа өстой давхар бодолтой зэрэг өстой ярьж дуусглаа сая нийт сэдвийг. За тэгээд ямар юу вэ? Али да юу болоо гинт постэр мастер 16 минутын өмнө орсон байна. Official үү те? God damn ёо яг подкаст хийж хахад. За. За нэг хараатах яли. Юу шин трейлер гарсан юм уу сая? Наа чин арай өөр нэг юу гарсан байлаа. Йоо, тэгтээ full шин трейлер биш үү те? Биш. Йоо, drops new трейлер харсан тий. Натах харсан. Йоо, үгүй тэгтээ юу шин сүт мүттэй зураг байсан юм шүү дээ. Энийг хараа. Shit энэ хараа. Юу шин цагаан сүт шүү дээ. Damn 6 секунд хийсэг. Наадах. За подкастаа тэгтээ яг хэдүүлээ угаасаа ажилтаа подкаст байгаа учраас дуусгаад хэдүүлээ энийг тэгээд юу яа. Яалч юу шин трейлер гарсан юм байна. Шин трейлер гарсан биш. За тэгээд хэдүүлээ подкастаа ямарчсан дууссан шин трейлер юугаа одоо үзэл дараагийн дугаар дээр л орхон те. Подкастын реакшн одоо тэгэхээр өөр аргагүй боллоо. Тэгээд бэлдсэн мэдээлэл ямар ч өргөжлүүлээд ярья. Тэгэхгүй бол болохгүй байна. Тэгээ угаасаа энийг одоо сонсож байхад хүмүүс алидээ үзсэн тэгээд постерыг харсан байгаа учраас. За энэс дараа нэг амар гажиг чийтэй айгүй сонин кино байд юм байна. Escape to Victory гэж кино байд юм байна. Дээрүүд гарч исэн. За энэ кинон дээр болохоор Michael Caine за тэгээд хин Sylvester Stallone ерөнхийдөө тоглосон ийм кино байд юм байна. За 1981 онд гарсан John Huston найруулсан Escape to Victory гэж кино. За энэ кино нь спорт кино. Тэгээд жоохон драма маягийн. За юу гэхээр 2 дугаар дайны үед нацист Германы одоо хорих камп гэж зөндөө байдаг байсан шүү дээ. Хоригдлын одоо юу. Тэрэнд хоригдсон байгаа цэргүүд гэнэ хүмүүс Германы үндэсний шигшээ багийн эсрэг хөлбөмбөг тоглох гэж бэлдэж байгаа тухай ийм кино байд юм байна. Айгуу сонирхолтой. Тэгээд тэр нь айгуу тийм чухал одоо юу гэдэг нь оргох боломжтой. Тэгээд тэр тоглолтыг тоглож нацист Германы хөлбөмбөгийн багийг хожиж одоо тэ эсрэг одоо тийм бослого маягийн айдиаг төрүүлэх үү эсвэл тэр дундуур орох уу гэдэг ийм одоо хэцүү одоо айдиатай тулсан ийм зохиолтой кино байд юм байна. Айгуу сонирхолтой. За тэгээд энэ киног шинээр хийхэр болж байгаа юм байна. Ер нь бол. За тэгээд шинээр хийж байгаа хувилбарыг ярихаас өмнө энэ кинон дээр нэмж дахиад байгаа сонирхолтой тайлбар өгье. За Sylvester Stallone, Michael Caine, Max von Sydow гэх мэт мондог жүжигч тоглож байсан. Тэрнээс гадна
Тэрнээс гадна за хөл мөг манай үздэг хүмүүс мэдчихэж магадгүй. Энэ кинон дээр Пеле тогсон байдаг. Жигтээс. За Пелегээс гадна Бобби Мур, Ардилес, за тэгээ Пол Ван Химст, за тэгээд Халвар Торренсен гэх мэт ийм одоо мундаг тухайн цаг үеийн мундаг хөлбөмбөгчд болол тоглосон байт юм байна энэ кинонд. Тэгээд би юу яа пэйж дээр нэг клип киноны нэг хэсгээс шеэрлээ. Сильвестр Сталлоне хаалгач хийж байгаа. Тэгээ Пеле зогсож байгаа. Майкл Кейн дасалжуулагч хийж би амтэлтэй ийм харна гэж бодчихсон. Тэрийг таад үзээ сэтгэлээ болцоор би ямар ч байсан пэйж дээр шеэр хий тэгээд энэ сонин кино ямар ч байсан ремейк хийхэр болж байгаа маа. Тэгээ Victory гэдэг нэртэй хийх гэж байгаа мэн. Тэгээ найруулагч нь бол за би эвтэйхэн дуудахыг хичээ. Haume Cuye Serra гэж одоо Франц биш Испани найруулагч. Haume Cuye Serra гэж одоо Испани найруулагч болж байгаа маа. За тэгээд энэ найруулагч нь болохоор өмнө нөгөө нэг Paris Hilton-тэй нөгөө House of Wax гэдэг аим шиг кино байдаг шүү дээ. Мэдэх үү? Нэг юутай лан тосон нөгөө юм уу те. Тэгээ Paris Hilton-тэй тэрийг хийсэн. Тэрийг найруулж ирсэн юм байна. За тэгээд сүүлийн үеийн нөгөө нэг жил болгоны кино гардаг шүү дээ. Liam Neeson акшнууд. Unknown, Non-Stop, Run All Night, The Commuter гэх бүгдийг хийсэн юм байна. За тэгээд нөгөө нэг Blake Lively-тэй Aqualta кино гарсан шүү дээ. The Shallows гэдэг. Бас дэжгүй үнэлгээ авсан. Тэр киног бол хийсэн юм байна. Тэгээд энэ найруулагч бол найруулахаар бас энэ юм инээдтэй. Би тэр нэг клипийг юу яана шеэрлнэ. Тоор Avengers-аа болж. Йоо яг мөр боно thought train гэж яг бодлоо нэг алдахгүй мөргөжлөж ярих гэж энэ хоёр ингэ дэлгэцэн дээр битүү Avengers трейлер. Постэр ёо. Тэгтээ сэтгэл өндөр байгааг бол ойлгож байна. Сая юу лээ хэн блэ өөрөө өдөр. За юу яач дээ постерыг тэгвэл та хоёр гаргаад ирчих. Гурлаа постерыг ярьчих. Тэхөө трейлерыг угаасаа яг юунд дор тийм үзэх бол араас хэцүү юм чинь. Постерыг хараад хэлээлээ гоё реакшн чи ярьчих. Тэгвэл яаж вэ? За энэ офишиал арай том дэлгэцтэй баг тий. Тийм. Ямар гоё постэр вэ? Өнгөний уур амьсгал гоё юм байна. Энэ кап өхөн тодорхой болчихлоо. Тэ бүр нэг тийм. За манай Hawkeye байж гин. За энэ Thanos бол цаана нэг хальтал харагдаж байна да. Scarlett Johansson, за War Machine, Ant-Man, Nebula. Тэгээд Captain Marvel ямар гоё харагдаж байна. Okoye шүү дээ. Panther байхгүй шүү дээ. Ямар сони те. Black Panther ч амьд үлдсэн. Би тэрийг таг мартцсан байж тээ. Би бүр тэр хөөрөлтөө мартцсан явж нэрээ тийш тээ. Амьд үлдсээд нэ шүү дээ. Okoye байна. Rocket юм амар сонин дүүр шиг амтан шиг гарцсан. Энэ хөөрг амжиг амтан шиг гарч байна чаас. Тэгээ нэг шил мэл яач. Тэгээ нэг шил зүүцэн байна. Captain suit айгүй тийм гоё классик сүтэн дээрээ шинжилэлт хийсэн байна те. Тийм байна. Өстой манай сахалмагтаалцсан. Сүрхий харагд жимбэлсэн байна. Манай Nebula нэг буу ирсэн байна. Тэн дээр Ant-Man. Ant-Man тийм манай Ant-Man snap байсан шүү дээ. Үгүй шүү дээ. Манай унж snap л нөгөө нэг Quantum Realm дээр явж байгаа. Тийм гацсан байна. Тэгээ Thanos энэ дээр гэхдээ яг нэг тийм том цаад villain биш нэг тийм энэ нэг өөр юм нэг зөвүүн байна те. Яа энэ стогой постэр байна. Тэгээс нэг юу гоёсэн мэт. Тоор Танаас үүргээ биелүүлсэн одоо юм тулдахыг хүсэхгүй байна. Тийм. Ерөнхийдөө тийм баг шүү дээ. За манай Captain Marvel бол стогой харагдаж байна. Сүйт нь шинэ сүйт шүү дээ. Зориулсан сүйт. Энэ стогой харагдаж байна. Тоор илүү классик хувцас өмссөн байна. Яг ориг одоо анхны Тоор хувцас өмссөн байна. Анхных нь үү? Тэгээ ер нь бол яг ийм хувцас гэдэг чинь нэг Real 9 Realme юу те. Яг энэ нь жоохон өөр юм байна л да. Realme-ийн. Сая сүүлийнх нь байна. Сүүлийнх нь. Тийм. Саяны нөгөө нэг Infinity War-тэй гар нөгөө нэг Infinity War. Тийм. Ерөнхийдөө тэрнээс. За өстой гоё юу гарчээ. Постэр гарчээ. Хэн болол Roadie гоё харагдаж байна. War Machine. Сая тэгээд тэр трейлер шинэ гарсан юм байна. Тэрийг би тэгэд ямар ч байсан юу яа. Подкастаа дуусгаад үзье. Тэгээд дараагийн дугаар тэр трейлерыг угаасаа ярих бах. Тэгээд Тимка юу яах болов? Трейлер breakdown бичлэг хийж амжих болов? Нэг 7 хоногт дараагийн подкастаас ер нь болох бах те. Ямар ч ярьж байгаа болж үйл шинэ трейлерыг үзье. Тэгээд үнэхээр тийм яг зүгээр нэг international трейлер гэдэг шүү дээ. Тийм биш. Яг бүр цэвэр шинэ трейлер авах юм бол тийм.
тийм юм шиг байна ямар ч байсан. Тэгээд breakdown бичлэг яа бас бидэд хийхийг бодё. Тэгээд амлж болж чадахгүй. За тэгээд Escape to Victory гэж ийм сонирхолтой кино байгаа маань тэгээд нэг сонирхолтой бичлэг нь ямар ч байсан хуваалцъя. За энэс гадна Elizabeth Holmes гэж одоо юуны Silicon Valley те Silicon Valley-гийн одоо tech world-ийн business world-ийн шинэ суперстар одоо эмэгтэй байсан. 10 одоо 4 5 оны үед бол ялангуяа бүр 13 4 5 оны үед бол бүр ингээд одоо хамгийн залуу эмэгтэй өөрөө одоо хөрөнгө боссон тэр бомтон гэж болж исэн. Компани нь одоо Theranos гэж компани 9 тэрбум долларын үнэлгээнд хүртэл хүрж исэн. Өөрөө 5% тэгвэл 5 тэрбум долларын одоо үнэлгээд хүртэл хүрж исэн. Тухайн үед нь би ч гэсэн бас сонирхол одоо нийтлэл мэтлэл CNN төгсөн ярилцлага хүртэл үзэл Forbes төгсөн ярилцлаганд үзэл одоо явж исэн. Ийм байсан. За тэгсэн бол энэ нэмэгтэй маань худлаа олж таарсан бүх юм нь холихорч таарсан. Юу гэсэн мэхээр энэ Theranos гэдэг компани ерөөс анханасаа боломжгүй санааг гаргасан. Юу гэхээр одоо цусаар шинжилгээ авдаг штэ Монгол ч гэсэн адилхан тийм. Тэгэхээр цусаар шинжилгээ авахыг ийм жижигхэн одоо юу шиг одоо батарей шиг гэх юм да. Ном нь өөр байгаа штэ. Тийм ном байгаа. Тийм байдлаа. Одоо тэрийг бас давхар ярина. Тэгээд тэгсэн чинь тийм ийм батарей шиг хэмжээтэй жижиг юмар хурууных нь өндөгнөөс тусал тусаад 1000 гаруй төрлийн одоо шинжилгээний хариуг гаргах боломжтой шууд гэсэн ийм одоо шинэ төхөөрөмж одоо нэг ийм том нэг процессор шиг хэмжээтэй. Тэгээд тэр нөө цус авдаг юм жижигхэн батарей шиг. Тэгэд ийм одоо төхөөрөмж нийлүүлнэ те дэлхийд даяар одоо ингээд гэр болгонд баг байх боломжтой те. Энэ бол аюулыг урдчилж одоо яг мэдэх боломжтой өвчнийг хэмтэргээд. Тийм айдиа байсан те маш том улс төрийн одоо эрх мэдэлтэй мундаг хүмүүстэй одоо нийлж ажиллаж исэн одоо тузахын гишүүд бол дандаа том хүмүүс маш мундаг хүмүүс байсан. Одоо хуучин Secretary of State хүртэл байсан гишүүдтэйх нь нэг. За тэгээд бол угаасаа бүх юм нь худлаа олж таарад фейлдээд бөө юм болсон. За энэний талаар бол баримтат кино HBO хийж байгаа юм байна. The Inventor гэдэг нэртэй. Тэгээд энэ бол баримтат киноны трейлер гарсан байлээ. Тэгээд энэ бол 3 сарын 18-нд HBO-гоор гарах юм байна. Тэгээд энэ дээр бас одоо чийсэн ярьсан ном гээд тэрнтэй холбоотой бас дараа нь яри яг энэний дараа яри та хоёр сэтгэлээ олж байгаа яг энэ дээр ерөөдөө мэдчихсэн үү юу болж исэн тэгээд трейлерээс харахад ерөөдөө трейлер ямар санагдаж байна трейлер юм нь бол би үзег. Сая бол сонсож байна. Ерөнхий үйл явдлыг бол мэднэ. Тэр бол эхлээд ажиллаж эхэлсэн. Тэгээ бүтлгүүтээ фейлдэнгүүт нөхөр юу яагаад компанийн ажилтнуудыг амар барайл. Тэгээ нэлээд тийм барай дарамтлаад халаад тэгээ нууцын гэрээтэй тийм. Тэгээ ер нь маш их зөрчилдөжсэн. Тэгсэн тэрнээл гүрийгээл яваад байсан. Тэгэд яаж тэр хүмүүсийг ятгаад ингээд яаж тийм хөрөнгө босгоод захиурын хүндээ тэгж ажиллаж байсан. Бүр тэр их сонирхолтой тийм. 900 сая доллар босгосон гэж байгаа шүү дээ хөрөнгө оруулалтаар. Зөвхөн. Тэгээ энэ ерөнхийдөө тийм бүр юм гайхамшигтай зохиол болчоод зохиол гинэ. Үйл явдал. Юу уцхны кино хийсэн ч гэсэн чи зөв. Тийм. Тэгээд одоо тэрийг ярина. Юу гэхээр энэ хамгийн сонирхолтой нэг түүхэнд болоод өнгөрцөн юмыг судлахад сонирн байдаг шүү. Юу болсон юм бол энэ яг саяхан болсон юм болохоор аюул сонирхолтой. Яг ерөөсөө болж явах процесс дундуур нь мэдээлэл аваа явуулсан. Золбоос тэгсэн баг тий. Үгүй юу? Яг тэр үед нь би нэг зүгээр номын л гэж. Би яг тэр үед мэдээ авчихсан байхгүй. Би ингээл нэг бас TED Talk мок сонирхолтой тий ингээл шин тех одоо хүмүүс мундаг хүмүүс яг ингээл амхандаа хичээгээ сонирхдаг өөрөөхөө хэмжээнд. Тэгээ явж байгаад яг энэ Elizabeth Holmes гэж эмэгтэй яг яригдчихсэн тухайд бүр ингээд одоо шин суперстар тий юуны Silicon Valley-гийн суперстар мар гэл. Тэгээ ингээд явжсэн ерөөсөө тэр ингээд яг дагаад явж байгаа хугацаанд ингээд бөө юм болол. Тэгээд одоо тэр мэдээлэлд гараад ирсэн мань хүн зөндөө ярьслага гэсэн. Гүү энэ бол худлаа тий. Тэгээ ерөөсөө энэ ингээд хүн амжилтанд хүрэхээр хүмүүс ингээд атархаад ингэж байгаа ингээд л бөө юм болж исэн. Тэгээ энэ бол цаашдаа маш олон асуудалтай. Тэгэхээр 3 сарын 18-нд орсон докюментари одоо баримтат кино гарах нь. Тэрнээс гадна одоо чийсэ кино гэлээ шүү дээ зохиол. За энэ дээр болохоор яг энэ мэдээллийг одоо яг цацсан яг одоо investigative journalism гэж байдаг те яг тэр монголоор юу гэдэг вэ? Ерэн сурвалжлагч ерэн сурвалжлах сэтгүүлч сэтгүүл зүгээр одоо ажилладаг мундаг сэтгүүлч John Carreyrou гэж хүн яг энэ мэдээллийг анх цацсан. Яг Washington Post-н дээр яг анх. Тийм. За анх тэрийг одоо хийсэн одоо энэ сэтгүүлчийн Bad Blood Secrets and Lies in a Silicon Valley Startup гэж ном байгаа юм байна. Энэ монгол хэл дээр гараагүй гэхдээ ярих хэвлэгдэх орчуулагдах талаар дурддагжсэн санагдаж шүү. Би нэг газар сонсон санагдаж байна. Тэрийг сайн мэдэхгүй байна. Баталгаатай. За энэ болвол ямар ч гэсэн ном байд юм байна. 18 оны 5 сард гарсан сэтгүүлч байгаа нь өөрийнх нь гаргасан. Тэгээд нэлээд олон шагнал магнал авсан. За энэ номноос
сэтүүлж бүрийн хэмжээний кино хийж байгаа. Аль хэдийн яригдчихэж байгаа. Энийг хийж байгаа найруулагч нь үнэхээр таарсан хүн найруулж байгаа. Адам Маккей. Одоо сая Vice хийсэн, Big Short-ыг хийсэн. Тэгээ комеди байхын тодорхой. Тэгээд энэ story те энэ босон үйл явдлын гажиг энэ бүр айгуу гажиг story байгаа шүү дээ. Энэ гажиг story-гийн яг гажиг юм дээр нь сурлах байх. Бүр ямар гажиг үйл явдалтай амьдрал дээр болоод 900 сая доллар босгоод те ямар хизээч бүтэхгүй айдиан дээр мөнгө босгоод юм босон бэ гэдгийг бүр тэрэн дээр нь суурилж комеди хийх байх гэж бодож байна. Тэгээд Elizabeth Holmes-ын дүрд бол хин Jennifer Lawrence тоглох байсан. Угаас зохиж байгаа. Тийм, ийм босон байгаа юм биш үү? Ийм мэдээл бол байгаа. Гэтэ тийм Bad Blood гэдэг нэртэй кино. Одоо одоогийн байдлаар бол яг зохиолын шатантай явж байгаа. IMDb дээр бол яг тийм мэдээлэлтэй л зохиолыг өөр уран бүтээлч яг кино зохиолын бичиж байгаа гэсэн байсан бид тэрийг мартчих харж амжааг байна. Тэгээд ямар ч байсан. Big Short. Тийм. Тэгэхээр 21 онд л гарна гэж үзэх байх та бодвол. Тийм. Эсвэл жижиг кино юм чи 20 онд багтаад гарчиж магадгүй хэм мэдвэ. Тийм 20 оны сүүлээр Оскарт үзэнэ гэдэг ч юм уу тийм мэдвэ. Ер нь бол ийм сонирхолтой story. Тэгээ би бол энэ storyг нэлээд олон жил дагж जैन. Тэгээд бас гажиг үнэхээр гажиг. За энэ дараа за манай Jordan Peele одоо манай болсон тийм. Манай уран бүтээлч Jordan Peele-ийн шинэ гарсан Америк гэдэг амттай өнө шууд хотлоо манай ах маань тэр. Тий. Манай сайн ах. Кино Rotten Tomatoes дээр одоогийн байдлаар 48 шүүмжлэгчдийн одоо үнэлгээгээр 100% та явж байна. Тэгээд South by Southwest гэдэг фестивал дээр бол сая нээлттэй хийсэн. За South by Southwest-тэй холбоотой жоохон юм дараа нь дурдна. Тэгээд кино бол үнэхээр гайхамшигтай аим шиг кино болсон байна. Тэгээд одоогийн Америкийг маш одоо сонирхолтойгоор одоо юу болгож төлөөлөл болгож одоо шүүмжсэн байна гэсэн маш одоо эрэг одоо шүүмжлэлүүд бол гарч ирсэн байна. Энэ дээр та хоёр хэр хүлээцтэй байна. Анхны трейлер сэтгэлээ болцгоо. Ягаад тэгэхээр тухайн үеийн трейлерыг анх бидэд подкаст ярьж та хоёр байгаагүй учраас бас сонирхолтой. Тэгэхээр энэ киноны талаар сэтгэлээ. Трейлер бол угаасаа сайн трейлер те. Юу вэ? Жохоо ер нь эвгүй те. Яа. Тэгээд амар тийм амар трейлер үзээгүй санагдаж байна. Тэгэнгүүтээ нөхөр гол нь юу яаж байгаа. Тэр өөр асуудал хөндөж ийн гэдгийг бас айгу ойлгуулсан гэх юм уу да. Одоо ингээд зүгээр нэг крипи зүгээр ингээд цочоод үг шүү те. Өөр ахаад бас ингээд санаа яваад байна те. Энэ бид байна те ингээд яваад байдаг шүү те. Тэгэхээр энэ бол өөрөө тэгээ өөрийнх нь одоо юм тогтчлоо л да те. Зүгээр нэг киногоор тогтчлоо шүү. Тийм шүү. Ерөөсөө нэг киногоор тогтчлоо шүү. Тий. Тэгэхээр одоо за энэ нөхөр бол аимшиг кино хийн. Амар аимшиг кино хийн. Гэхдээ бас эн чин юу цаанаа шүүмжилт сэтгэлгээ явж байгаа гэдэг юм. Тэрийг тэгээ энд явдаг. Тэгэхээр угаасаа тэгж хийн гэдэг нь бүгд мэддэг болсон. Тэгээ хүлээдэг л болчихлоо л доо. Тэгээд эхнээс үзээд үнэлгээ өндөр байна гэдэг бол одоо нэг тийм сайн асуудал шүү. Тэгээ постэр нь бас тасархай тий. Эйгүй амар постэр шүү дээ. Хайчтай тэр Captain Marvel үзэж байхад лейзер дээр трейлер нь гарсан. Яа харин тэгсэн. Яа би тэр юм. Яа тэр том лейзер трейлер үзэх амар эс баг тий. Киног нь үзүүлээд болох юм байна та. За тэгээ айгуу гоё юм нь Jordan Peele-ийн кино Монгол кино театр гарахаар байгаа. 3 сарын 22-нд гарна. Тэгэд би та хэд гоё мэдээлэл хүргэе. Одоо энэ 3 сарын 22-нд. Тийм. Одоо ерөөс 3 сарын 22-нд гарна. Айгуу гоё. Тэгэд айгуу гоё нэмж мэдээлэл хүргэе. Юу гэхээр манай кино театр ерөнхийдөө том студийн кинонд гардаг шүү дээ. Тэгээд Blumhouse бол сүүлийн хэдэн жил аимшиг киногоор одоо мастер болсон. Тэгээд Jordan Peele-ийн одоо Get Out бол Blumhouse-ыг байсан. Тэгээд Us бол бас Blumhouse-ийн хийж байгаа кино. Тэгээд Blumhouse production-ы дэлхийн одоо дистрибьютор гүйцэтгэлийг бол Universal Pictures хариуцдаг. Тэгээд Universal Pictures-тэй Bloomsbury Монгол гэдэг компани бол гэрээтэй байлээ. Би нарийн ширээнд мэдгүй. Гэхдээ ямар ч байсан энэ жил Blumhouse production-ы 3 бүрийн хэмжээний кино Монголд гарахаар болсон байлээ. Ямар ч байсан. Эхнийх нь бол Us. Тэгээ цаашгаа дахиад 2 кино байгаа юм байлээ. Тэгээд тэр нь юу энэ дэр Wiki юу энэ дэр IMDb дээр хүртэл аль бисны тайтлгүй байгаа юм байлээ. Гэхдээ Монголд гарахаар байгаа юм байлээ шүү. Ямар ч байсан тэ тухайн үед нь ямар кино авах нь. Тийм. Тэгээд трейлер бол амар байсан, постэр амар байсан, үнэлгээ амар байгаад одоо үнэхээр баярлж байна. Тэгээд амар гэдэг үг олон хэлж байгаа нь бол одоо тэгээд. Тэг үнэхээр амар тий. Үнэхээр л амар байгаа. Одоо яа их өдөр. Тийм. Яста яалтчгүй л амар байгаад байгаа. Тэгээд кино театрт үзэж байгаад айгаа баярлж байна. Тэгээд би тийм кино театрт үзэж чаддгүй юм шүү дээ. Ингэж бодоод штэ. Ас дээр одоо Shazam дээр бас ярьжсэн. Ас дээр гоё олон билет захиалчээ тэгээд бөөнөр гоё цуглаж үзье гэж бодоод штэ. Яг юм том яг нэг тийм ивент бол биш. Зүгээр нэг гоё одоо хідэн хүн байдэн турт ингээд гоё
манай сонсогчдоос сонирхолтой хүмүүс байвал 20-30 билет захиалцдаг ч юм уу тий. Тэгээд захиалаад гой бөөнөр яг эхний одоо юу гэдэг нээлтийн өдрийн оройны үзэр ч юм уу тий. Бас тэгвэл гоё ах гэж бодож байна. Ой энэ хараатай шүү дээ энэ. Тий зураг тий. Тий. Ястай яг. Тэгээд гоё санаач хөндсөн байгаад байгаа санагдаж байгаа. За тэгээд дараагийн мэдээлэл энэ Dark Phoenix ерөөсөө нэг сүрж байна. Инг нэг гаргаас өмнө сүрээ дуслаа. Юу гэхээр за угаасаа асуудал хангалттай их байгаа. Тэгээ одоо ингээ 3 сарын 20-нд одоо Fox нь өөрөө Disney рүү орлоо. Тэгээ ингээ олон асуудал байж ядаж одоо сайн нэтер трейлер дээр мистик үххийг бол зүгээр учраар дугуй трейлерээр харуулсан шүү дээ. Тэ. Спойлер бол биш. Гайгүй трейлер гэсэн юм шиг. Надад л тэгсэн. Үгүй надад шууд эхний 5 секунд дээр гол дүр үххийг харуулж гарч та тэгээд өөдөр жин тэр мистикийн мейкап oh my god ёо. CW-гийн Arrow show-ноос арга байлаа шүү дээ. За тэгээд энэ дээр яасан бэ гэсэн энэ ерөөсөн хараа жүжигчт нь ямар ач холбогдол баг өгж байгаа каст нь одоо тэгээд бүрэлдэхүүн ямар ач холбогдол баг гэж ямар дотроо асуудалтай байгаа гэдгийг айгу харуулж байгаа. Юу вэ гэсэн чи сая Sophie Turner одоо Sansa тий яаж захт нэг дуртай жүжигчний хэлэхүү. Glamour сэтгүүл дээр өгсөн ярилцлаган дээр ингэж ярьсан байна. 6 авалтын сетэн дээр нэг эрэгтэй жүжигчнтэй муудалцсан гинэ. Тэгээд нэрийг нь бол хэлээгүй. Тэгээд муудалцаад нэг тийм интенс хэсэг байсан юм байна л да амар тийм одоо сэтгэл хөдлөл ихтэй хэсэг байсан. Тэгээд тэрэн дээр бол жүжиглэлтэн хоорондоо таарахгүй тэгээд муудалцаад хэрүүл болоод тэгээд нөгөө эрэгтэй жүжигч нь бол шууд 6 авалт дундаас шууд 6 авалтын одоо сетийг шууд орхиж явсан ууранда гэсэн ийм хэсэг болж болсон гэж өөрөө ярьсан байна. Тэгээд өөрийнхөө одоо stand up for myself буюу одоо өөрийгөө өмөрч те одоо ингээд чимээгүй ингээд гомдоод ч юм уу те загнуулаад өнгөрөх ш. Өөрийгөө өмөрч бол өөдөөс нь одоо хэрэлцсэн ч хаашаа юм те одоо өөрийгөө өмгөөсөн те өөр хотлоо. Тэгээд ерөнхийдөө энэ дээр бол нэлээд өөрийгөө өмөрсөн ярьцлага өгсөн байна. Тэгээд Jessica Chastain's бол нэлээд зөвлөгөө авч те ийм кино сетэн дээр бол өөрийгөө ингээд одоо газар байр суурьт одоо хүчтэй зогсох хэрэгтэй гэж зөвлөгөө авсан гэсэн юм ярьслаа гэсэн. За яг тэр бол зөв. Тэр бол мэдээж байж болно. Ялангуяа залуу эмэгтэй жүжигчин дээрх юм бол мэдээж байдаг л Холливуд асуудал зөндөл яригддаг. Тэр бол мэдээж зөв баг. Гэхдээ энэний миний зүгээр харж байгаа асуудал нь юу гэхээр publicly зүгээр ингээд кинон гарах болоогүй байхад те ингээд зүгээр шууд дотроо ингээд асуудалтай байсан гэдгийг ингээд ярьж байгаа нь өөрөө энэ жүжигчт нь кинонда ямар ач холбогдол баг өгж байгаа гэдгийг л харуулж байна гэж бодоод байна. Jennifer Lawrence чинь угаасаа тэгээд нэг жоохон ядаргаатай ааштай гэдэг юм шүү. Яа энэ ч гэхдээ хэний л яригсан ярилцлага л да. Sophie Turner. Тийм. Sansa. Тийм. Би бүр шаалуу. Тийм Jennifer Lawrence бол угаасаа эхний 30 минутанд бүхвээ дуусчихсан. Тэндээч угаасаа л ер нь асуудалтай л байсан л гэсэн үг л дээ. Тийм, ер нь гантын илэржийн л гэсэн үг шүү дээ. Тэгэл ямар санд 2 сард трейлер нь биш 2 сард л хизээ үлээ трейлер нь гарангуудаа саяных биш тэрний өмнөх трейлер нь гараад трейлер дээр нь 2 сарын тэдэн тэгээ тэнгуудаа маргааш шууд ажиллуулдаг шүү дээ. Тэгээ чинь бэлдсэн байсан бол трейлер дээр чинь юу ахав те тэрний үддэтийг өөрчлөлгээд те. Тэгэхээр энэ бол дотроо маш асуудалтай байгааг л харуулад байна л да. Залбаа яг нэг ингээд юу ангат өөртөө яг ингээд айдаа за дараагийнх юу байна. Бэнсэн тодорхой хэмжээд устэр ирж штэ бас тий. За тэгээ устэр гэх юм бол салбарын устэр ярий заяа. За энэ дээр юу болсон бэхээр сая Noah Hawley сая ярьслага өгсөн. Noah Hawley бол одоо энэ Fargo тэгээд Legion цувралуудыг бол хийсэн юм мундаг уран бүтээлчтэй. Бид нар өмнө подкастаар ярьж исэн Доктор Doom, Victor Von Doom-ийн одоо бүрийн хэмжээний киног бол Noah Hawley Fox Studio дээр одоо хөгжүүлэлт хийгээд өөрөө зохиол амчин найруулгаар яригдж байгаа гэж ярьж исэн боловч одоо тэрнээс хойш бол 17 тийг зарлж исэн. Тэгээ тэрнээс хойш таг байж байгаад одоо ингээл нөгөө Fox-ыг Disney ахын тодорхойлцсон. Тэгээд сая ярьслаа өгсөн байна. Ноо хоолой. Тэн дээр яасан бэ? GameFi-д уулцсан гинэ тэр талаар. Доктор Doom-ийн хийх талаар. Тэгээд тэгсэн чинь GameFi-г урдаас нь ямар хариулт өгсөн бэ гэсэн нөгөө CEO хариулт өгсөн. Юу гэхээр тий бид нар бол ингээд Доктор Doom-ийг ерөөхдөө бодож байгаа. Тэгээд дийл дууссан хойно бол сонирхон гэхдээ хүмүүст бол айгу дуртай дүр. Тэгэхээр тэр тал дээр бол ямар ч байсан сонирхолтой. Гэхдээ тэрийг ингээд цааш нь ярьж үзье те мэ гэдэг. Балер нэг бөөрн хэлдэж штэ. Тим хариугаал өгсөн гэж байна. Ер нь бол. Тэгээд Noah Hawley бол хөргийн амтан тэр уулзалтаас ингээд тэр би ингэ хийх юм уу гүм үү тэрийг мэдгүй л гарсан юм шиг л. Тим устр явагдсан байх шүү. За чаа. Тэгээд ямар ч байсан тэр баг худлах гэж бодож байна. Би бол тэр нэмсэн өрөө тэгэж өмнө өөр айдиа нэг тэгэж оруулахгүй байх тийм. Яг харсан бол сонирхолтой. Тэгээд ямар ч байсан хүлээж яадаг л бах та. За тэгээ өнөөдрийн сүүлийн мэдээ яг энэ дэр би хувьдаа бол юуг ярьсан байгаа. X35 нэвтрүүлгийн сүүлийн шин дугаар дээр бол нилээн дэлгэрэнгүй энэ дээр бол ярьсан. Юу вэ гэхээр Game of Thrones Season 8 сүүлчийн бүлгийн юу зарлагдсан.
Одоо үргэлжлэх анги болгоны үргэлжлэх хугацаа болол зарлагдсан. Тэгээд энэний талаар болол товчхон ярих гэж бодож байна. Тэгээд Темкагийн л ерөөхдөө сэтгэлийг сонсъё да. Ягаад тэгэхээр би бол X35 дээр нилээн яг энэ дээр жоохон юу яач мэдээлэл өгч. Тэгээд нилээн ярьцсан. Тэгээд манай золбоо бол үздэггүй тий. Game of Thrones үздэггүй байгаа. Тэгээд Үзээч. тий үзээч. Досон мөр үзмээр санагдаад байгаа. Тийм хүмүүс байд юм а гэхдээ ялч. Зүгээр гоё чанартай юм үзэх гэхээр хүмүүс хилээд байгаа болохоор үзэхгүй гайгуусан зөрөөд идэгтэй. За тэгээд чамд зөрөөж контент хийж байгаа шүү. За тэгээд юу яасан бэ? Эхний анги 54 минут, хоёр дахь анги 58, гурав дахь анги 60, дөрөв дахь анги 78, тэгээд 5 6 дахгаар одоо бидний түүхэн зурлын сүүлийн хоёр анги 80 минуттай болсон байна. За энэ дэр Темка ямар сэтгэлтэй? Сэтгэлдээ байхдаа төгөөсөн. Энэ цуврал дуусах чинь амар юм болох байлгүй. Уус бараг одоо эхний анги дээр л нилээд дөрөв би бодоод байна. Шууд оо. Тийм бараг уус Шууд шоконд оруулаад орно. Infinity War шүү. тэгж л бодоод. Лог өгч эхэлдэг шиг байна. Тэгэл яа тийм. Тэгэхээс бодож байгаа маалхаа бүр бодохоор толгой эргээд. Зарим хүмүүсийн амьдралын нэг хэсэг дуусгах гэж шүү тий. Тийм шүү дээ. Одоо энэ жинхнээсээ нэг одоо энэ Endgame-ийн хоёр тэгээд Star Wars episode 9 энэ жил гуруулаа болол ингээд амьдралын айгүй олон цаг зав амьдрал сэтгэл тэгээд бүх юмаа зориулсан айгүй том юмнууд дуусчих шүү дээ. Ер нь бол. Тэгээд би бол ийм товчхон задаргаа ихэд дэлгэрэнгүй байх юм л X35 үзээрэй гэж хэлмээр байна. Сүүлийн дугаарыг 8 дахь дугаар хаа. Тэгээд юу гэхээр эхний хоёр ангид бол нэлээд онц төр одоо тийм хүү талын юм явна гэж бодоод байна. Дэвид Натер найруулагч найруулж байгаа Reigns of Castamere, Red Wedding-ийн найруулагч. Тэгээ 3 дугаар анги дээр бол Miguel Sapochnik найруулж байгаа. Тэгээ Miguel Sapochnik-ийн найруулсан 3 дугаар анги дээр одоо 60 минут үргэлжлэх анги дээр бол яг Battle of Winterfell болно гэж ерөөхдөө нэлээд тооцоолж байгаа. 3 дугаар анги дээр бол нэлээд мөх юм байна. Тэгээ 3 дээр ерөнхийдөө ихэнх нь нөхөд дуусна. Тэгээ Miguel Sapochnik найруулж одоо яг бүр Night King таалцсан жишээл яригдж байгаа. Тэгээ 5 дугаар ангийг бол бас яг Miguel Sapochnik байгаа. Тэгээ тэрийг бол King's Landing-ийн тулаан байж магадгүй гэж маш их яригдж байна. Тэгээд тэр 3 дугаар анги дээр байгаа тулаан бол сая нөгөө алдартай яригдаад байгаа 55 шүн зураг авалт авсан байгаа. Тулаан. Тэр кино урлагийн түүхэнд телевиз биш. Телевиз одоо байтугай кино урлагийн түүхэнд хамгийн олон өдөр дараалж авсан тулааны зураг авалт авсан. Одоо Lord of the Rings-ээс илүү гэсэн. Ер нь бол. Тэгээ Helm's Deep-ийн тулаан тэгээд юу үргэлжлэх хугацаагаар ч гэсэн илүү байна гэж ярьж байлаа. Тэгээ Helm's Deep-ийн тулаан бол 40 минут үргэлжилдэг. 40 орчим минут. Lord of the Rings одоо Two Towers дээр тийм Two Towers дээр бидгийг санаж. Тэгээд тэр нэг бол илүү удаан үргэлжлэнэ гэж яригадаад байгаа. Тэгээд энэ тулаан бол 55 шүн зураг авалт авсан. Жүжигчд production бол бүр дундуур нь ухаан алдаж унсан, нэмлэг түргэгдсэн маш их юм гарч ирсэн. Энэ бол маш хүн юу байсан. Тэгээд хэрвээ сонирхол Entertainment Weekly дээр энэ талаар маш том артикл байлаа шүү сонирхороо. Тэгээд ер нь бол сүүлийн ангийг хамгийн гоё юм нь юу гэхээр яг сүүлийнхээ ангийг одоо 80 минут болох 6 дугаар ангийг David Benioff, DB Weiss хоёр одоо энэ бүх энэ агуу цувралыг одоо үүсгэсэн, хийсэн, продюсерсэн, зохиолын ихэнхдээ бичсэн. Яг хоо George R. Martin-с гадна шүү дээ. Энэ хоёр бол яг өөрсдөө найруулад дуусгаж байгаа. Яг өөрсдийн гараар. Тэгэхээр энэ бол одоо яслаа. Тэр үздэг хүмүүс нэг гөшөө босоо. Ядаргатай би эндээс шал. Гэтэ George R. Martin-ийн хөшөө бол баг босохоор болж л байгаа. Хөдөлж байна. За тэгээд Монголын цагаар бол 6 анги маань 4 сарын 15, 4 сарын 22, 29, 5 сарын 6, 5 сарын 13, 5 сарын 20 гэж гараад дуусна. Тэгээ 5 сарын 20-ны өглөө 10 цагт Game of Thrones-ын сүүлчийн ангийг одоо ингээд одоо experience хийх нь байна. Тэгэхээр би бол бодож байна 4 сарын ялангуяа 4 сарын 15-ны нэгд өдөр, 5 сарын 20-ны нэгд өдөр маш олон ажиллаа таслах гэж бодож байна. Эхний ямар ч сан тий ажил хичээл маш их юм таслагдах байх өглөө 10 цагт. Тэгээ яг хуу хоцорж их очих байх таслах шүү дээ. 11-2-оос айгүй олон ажилтаа очих байх гэж бодож. Дарга өвдөд байна тий. Айгүй олон өвдөх байх, айгүй олон хүнд янз бүрийн гинтийн ажил гарах байх, төгжих байх. Яг ясамнэр төгжлөх хэрэгтэй нөхдөд гэртээ тий. Тэхөх гэж бодож байна. Тэгээ бид нар бол Game of Thrones-тай холбоотой маш их контент юмнууд бэлтгэсэн ерөнхийдөө хийн гээд тооцоолоод явж байгаа. Тэгээд тийм байна. За ерөнхийдөө ингээд подкаст маань дуусчих юм манай юугаар нэг асуулт ирсэн байсан тэрийг дараагийн дугаар руу оруулъя гэж бодож байна. YouTube дээр комент ирсэн байсан тэрийг дараагийн дугаар ягаад тэгэхээр жоохон судлах шаардлагатай юм байсан учраас дараагийн дугаар оруулъя гэж бодож байна. Тэгээд та хоёр энэ саяны 7 хоногт ямар кино үзв? Санал болгох сонсогчдоо санал болгох кино ч юм уу, контент ч юм уу YouTube сууг гоё юм байгаа юу? За
би сая сүүлд кино юу нэг хүсэж авахгүй явж байгаад Vice үзсэн. За. Тэгээд нөгөө Mambiki Kazuku гэдэг. За нөгөө нэг Оскарт гадаад хэл дээр шилдэг кинонд нэр дэвсэн Японы Shoplifters гэдэг. Тийм, Shoplifters. За. Энэ их гоё кино байлаа. Тэгээ их таалагдсан. Тэгээ их сонин нөгөө одоо биднээсээ баян үзээд идэггүй тийм нэг дүр юм уу одоо ертөнц гэх юм уу те их сонин тийм юу гарч ирж илээ. Тэгээ сүүл рүүгээ бүр ингээ сонин твист болоод чих шиг те. Твисттэй тийм. Тэгээд эхлээл амар гоё бодсон чи сүүл рүүгээ юу ямар новшин болоод байгаа юм. Тэгээд ингээд явчихж байгаа. Манай Улаанбаатар олон улсын кино фестивал дээр бол манаа гинэ манад болдог тий. Улаанбаатар олон улсын кино фестивалийн хаалтын кино болж гарсан. Тий. Айгуу гоё кино байсан. Тэстэй гоё кино л. Тэгээд ингээд нөгөө юу болох нөгөө үзээд амар. Тэгээд зарим тэр гарч байгаа дөрүүдийн характер нөгөө нэг шийдвэрүүд нь тийм амар хамаагүй тий. Тэгээд тэгсээр тэр нэг айгуу гоё тийм кафе одоо юу гэдгийг байсан. Тиймэрхүү. За тэгээд одоо яг Монгол кинонуудын юунуудаа гэж явуулах шүү дээ тий. За Монгол кино ерөөдөө өнөөдөр ярьж дурднаа гэж тэгжсэн тэрийг хальт ярий. За Монгол кинон дээр ямар кинон дээр ажиллаад байна, ямар мэдээлэл хуваалцах уу. За юу яасан бэ штэ түрүү Даткот 2 нэг 2000 киноны ревю хийсэн тий. За энэтэй холбоотой яг сошиалор бол нэлээд нөө кино хийгчдийн дунд бол хөрхөн тулаа явж байгаа юм билээ. Одоо зэрэг их олон кино яг ч нэгчлээ. Одоо 2000 тэнгэрээс сонсон одоо юу лээ буцаалт юу лээ буцаахгүй амлалт чинь. Тэр болохоор нөгөө нэг аутизмтэй тэг хүмүүстээ ингээд тэг ийм кинонууд нийцсэн. Тэгснэ одоо араас нь бас хэд хэдэн киноны постерууд гараад эхэлж байна. Гэдэг ч юм албан ёсны хэдэн пост албан ёсны зам нэг постэр гарсан байна. Сая дөнгөж сая зөвшөрлөө тий. Тэрнээс гадна дөнгөж сая Од багийн киноны шинэ постэр. Заад ингээд гिचээд ингээд ер нь бол араараасаа кинонд гараад овоороод байна. Яагаад овоорч ин гэж би бодож байна гэхээр нөгөө нэг 4 сард нөгөө маш олон блокбастерууд нэхээс өмнө амжуулж ин гэж харж байгаа. Тэгээ ийм юмнууд болж байгаа. Өчигдөрхөн бас юу байла? Юу фильмийн зүгээс бол одоо single lead-с 4-ийн төслийн танилцуулга хийж нэг хөрөнгө босголт ажлын явж байна. Тэгээ тэн дээрээс харахад бол түүхэн үйл явдал одоо бас хөндөж байгаа. Тэгэхээр тэрэн дээр нөгөө нэг продакшны ажил гэхэлэр маш хөрөнгө зарцуулна, компьютер график гэдэг. Тэгэхээр нэлээдгүй их хөрөнгө босгох хэрэгтэй гэдэг үднээсээ бас олон компани одоо төслөө танилцуулсан юм үйл явдал бас болсон. Илтгэлийн нь бол жүжигч ундрмаа өөрөө тавьж шинэ ч юм уу. Нэлээд ач холбогдлогоор ингээд явж байгаа юм ажил явж байгаа юм. Хичээтэй ингээд явж байгаа шиг байна. 2000 гэд кинонд дэр бол 2000 болоод за бусад тэр нөгөө хос продакшн гэдэг ч юм уу те. Тэгснэ тэр ахаад продакшн ч хоорондоо салж малаад ингээ те. Эднээс бас хоорондоо нэлийн ширүүн өрсөлдөөтэй. Нэлийн ширүүн. Одоо зүгээр нөгөө зах зээлийн өрсөлдөөнөөс гадна гэхэж хаашийн те. Ер нь юм нөхдүүд янз бүрийн PR ажлууд бол хар цагаан PR ажлууд бол явж байгаа юм бэл. Ер нь бол энэ 4 сар энэ 3 сар бол нэлийн ширүүн байх наа л гэсэн. Ер нь өмнө нь сонсож байгаа кино театр бас ажилдаг нэлээд хэдэн хүмүүсээс сонсож байхад бол яг Монголын одоо Монгол кинонуудын бокс офис ерөнхийдөө ойлголтууд дундаас 3 сар хамгийн их орлоготой байт юм байлээ. Ер нь сүүлийн 5-6 жилийн хугацаанд яг 3 сард бол Монгол кино хамгийн их гардаг. Ер нь хамгийн их кино 3 сард гардаг. Тэгээд 3 сардаа хамгийн их кино орлого олдог. Тэгээд бодоод тэгээд гисэн чинь ерөөсө түүхэнд хамгийн их орлого олдог нэг өдөр байт юм байна. Яг өргөө кино театрын түүхэнд бол. Тэгтээ би тэрийг одоо 100% баталгаатай би юм бичиг цаасыг харсан биш зүгээр миний сонссон ойлголтоо шүү дээ. Тэр нь 3 сарын 8 гэж ийм ойлголт бол ямар ч сонсож ирсэн. Тэгээд бид нар бол ямар баталж байгаа юм бол байхгүй гэхдээ тэгж бол сонссон, ам тамжиж сонссон. Тэгээд тийм байт юм байна. Тэгэхээр 3 сард бол бөмбөгдөж байгаа нь аргагүй. Ер нь бол аргагүй. Ягаад тэгэхээр одоо 2 сар том байла. Тэгээд одоо 3 сар за яг Captain Marvel нэлээд том кино гарсан. Гэтэ үлдсэн ас бол Manus амир одоо хайрж үзнөхөөс маас нээх үзэхгүй байх тийм үү. Тэгэхээр 3 сард л одоо хамаг өрсөлдөөнөө хийж хамаг мөнгөө босгож авахгүй бол 4 сарын 5-нд ч одоо Shazam тэгээд 2-нд нь Hellboy за тэгээд мэдээж одоо Avengers тий. Тэгээд Avengers-аас гадна кино театрт гарахгүй ч гэсэн албан ёсоор альбан эсээр гарахгүй ч гэсэн Game of Thrones бол маш их анхаарлыг татна. Тэгэхээр ер нь театр руу явах нь хүртэл хүмүүс хүсээсөө багсан. Жигнэсээ Game of Thrones гарч байгаа. Одоо зарим нөгөө гүцэд үзэх гээд нөгөө тий оройн нь тий ажиллаа тарчаад үзэх тий дахиж үзэх. За бид нар бол бас ямар нэг байдлаар хууль зөрчихгүйгээр оюуны ямчгийн асуудал гадаа гарахгүйгээр
кинотеатрт үзэх боломжийг гаргах талаас нь бас одоо яаж ийн ажиллаа явж байна. Албан ёсоор бол гарах боломжгүй болсон шүү. Тэрийг одоо подкастн дээр зарлчих. Боломжгүй болсон. Univision-с бол хариу боломжгүй гэдэг хариу ирсэн. Тэгэхээр албан бусаар одоо ямар нэг хууль зөрчихгүйгээр гарахыг хичээж байгаа. Бас өөрсдөө асуудал гарахгүйгээр тэгээд бүрдэх нүггүй. Тэгэхээр 3 сар бол яалтчгүй тийм байдаг. Тэгээд том кинонууд л. Тэгэд ер нь анзаараад байхад иймэрхүү нэг кинонууд бол юу яадаг болж байгаа шүү дээ. Нэг тэрбум 800 900 сая тэрбум төгрөгөөр л ерөнхийдөө бүтчих шүү дээ. Ер нь яг түүхэн кино болоод ер нь энгийн нэг нийтмийн кино бол 300 гаруй 400 та ч юм хийх гэж байна. Тэгээд гайгүй уснууд нь бол юм олчдаг тий. Зарим муу уснууд нь тэгээд л одоо бас хэцүүхэн л. Тэгээд хувцас хэрэглэл, жижиг хэрэглэл, за тэгээ нөх хүн хүч гээд за компьютер график ороод ирээд ингээд явчихгууд чинь доотлол 800 бол өвчж байна л та. Одоо энэ 2000 ч нь 800 гаруй сая төгрөгөөр. Тий 800 гаруй сая тий. Тий сая төгрөгөөр хийгдсэн кино гоо. 800 сая төгрөг снаптай. Тий. Тэрэн дээр бас нөгөө нэг юу яасан. Нэр 2000 ревю ярих гэж бас нэг шалтгаан болохоор одоо нэг ингэж л яриа л дээ. Ингээд ревю үзчихэж штэ. Тэгээд ингээд өөр хүмүүст уулзаа явангууд нөхдүүд тэр нөгөө уул нь бол тэр Snapchat гэдэг тэр хүний чинь дурсгал зориулж тэр кино хийх гэж анх продюсер одоо нөгөө санаачсан тэгсэн байгаа юм байна л да. Гэвчиг кино болохоор ерөөхдөө point нь одоо юу гэдэг утга санаа ч хамгийн өвдөж явцсан. Ийм л юм билээ. Тэгээд нөгөө түүхэн домог одоо яригдаад идэг домог түүх нь бол нөгөө тэр нөгөө кинонд гардаг шиг тэр домог түүх яригддаг. Тэрийг бараг л хальт оруулаад тэгэл киног ингээ явцсан юм гимэрч юм шиг. Тийм л юм явсан юм байна л гэж ойлгосон. За тэгэд ерөнхийдөө юугаа энийгээр дуусгая гэж бодож байна. Тэгэд юу Монгол киноны хөрөнгө босголт яаж ерөнхийдөө яг бүгд тогтсон систем бол байхгүй шүү дээ Монголд. Орлогын систем ч гэсэн box office за тэгээд хөрөнгө оруулалт бүгд тогтсон систем бол байхгүй. Тэрийг бүгд мэднэ. Хамгийн баттай юм их юм бол кино юуныхаа одоо орлогыг бол 50% авдаг. Тэр бол ерөнхийдөө тодорхой болцсон ойлголт. Тэ мөнгө босголт маань ерөнхийдөө яаж явж байна? Одоо чиний мэдсэн туршлагаар. За би ч учиргүй одоо ингээд ажиллаад бол удааг байгаа. Гэхдээ ингээд хэдэн жил одоо хэдэн кинон дээр ажилласан одоо маркетинг те тэгээд тэр продюсер ажил янз бүрийн дээр нь ажилласан хүмүүсийн яриаг тэгээд сонсоод тэднээс чинь туршлагаа бас хуваалцаж байгаа шүү дээ. Ингээд үзэх юм бол хөрөнгө босголт цөөн хэдэн мөнгөтэй хүнээс босч байгаа асуудал байна. Эсвэл нэг юм жижиг хэмжээнд VIP хэмжээнд одоо компани захирлууд юм уу эсвэл жоохон мөнгө хөрөнгөтэй уурхаатай гэдэг ч юм магадгүй те танил найз нөхдөд ингээ ураад тэгээд сайхан байцгаагаад тэндээсээ мөнгө босгох гэдэг ч юм асуудал. Эсвэл гадны нэг компани хөрөнгө оруулдаг ч юм. Ийм байдлаар бол явдаг юм бэл. Эсвэл хөрөнгө босголтоо яаж хийдэг вэ гэхээр хэдэн найзууд нөгөө нэг жүжигчид ч юм те нөхдөд нийлээд юм шавж агаад зээлдэг ч юм ингээ мөнгө нийлүүлээд тэгээд хөдөлдөг. Тэгээ нөгөө мөнгөндөө тааруулаад юм хийдэг. Тэгээ эргүүлээд юу яадаг гэдэг ч юм. Ийм байдлаар л яваад байгаа. Компаниас зүгээр яг санхүүжилт авч яана л да. Жишээлбэл тэнгууд эргүүлээд бол тэднээс нөгөө хувь өгдөг. Ерөнхийдөө эргүүлээд бол контентоо зардаг. Одоо тий. За жүжигчний реклам тоглуулах эсвэл те киноны нэг сценийг эсвэл бүтээгдэхүүнээ байршуулах гэдэг ч юм. Объектын дээр зураг авалт хийх гэдэг ч юм. Ийм байдлаар бол мэдлэл ажилт юм бил. Тэгэхээр ер нь бол яг товчтой бол ихэнх хөлбрүүд нь бол том одоо мэдээж ямар нэг байдлаар чинээсээ хийсэн нөхцлүүдээр ерөөхдөө хөрөнгө оруулалтаа босгоод тэгээд орлого бол ерөөхдөө production өөртөө ерөөхдөө одоо хэр сайн орлого болох нь тэрийг авна гэсэн үг юм шүү дээ. Орлогын хувьд бол. Орлогын хувьд. Тэгж л би ойлгосон. Бас учиргүй яг нөгөө нэг студи юундгийн продакшны ч юм уу санхүүгийн асуудал руу ахтар хургаар дүүрээгүй. Тийм учраас бас тодорхойлж мэдэхгүй. Ер нь бол тийм байна даа л гэж харсан. Тий. Тэгээ яг нөгөө яалч энэ дэр нөгөө тийм шилэн юу байхгүй шүү дээ. Монголд ойлгомж бол байхгүй. Яг аль нь яаж одоо хөрөнгө оруулалтаа босгож гин, ямар байгууллагатай ажиллаж гин, хэдэн төгрөг олж гин, те хэдэн төрний зээл ер нь бол бүгд тодорхойг байдэн шүү дээ. Тийм болохоор яг одоо ингээл нэг салбарт ажиллаж байгаа хүмүүсээс яриа наа цаан сонсох нэг тийм л маягаар л мэдээллийг бол хэдүүлээ өргөө явж байгаа шүү дээ. Ер нь бол. За тэгээд үнэтэй цайтай сонирхолтой гоё мэдээлэл өгөөд ном бас санал болгосон залбууд баярлалаа. Ойрын хэдэн дугаар бас оролцоогүй гоё байна. Ирж цаг гаргаж ирж оролцсонд баярлалаа. За тэгээд Темкада баярлалаа. Баярлалаа.
Тэгээд та хоёрыг Instagram, Twitter хаанаас юугаар олж болох вүлээ? Хайгуудаа явуулцаарай. Тийм. Зомбонод гээл тэнгуү чинь Facebook-ын чиг, Twitter-ын чиг, Instagram-ын чиг гараад ирнэ л гэж байгаа. ZOBONOD. За ерөөсөө амар ялжтэй. Саяныхыг тусна катлаад маань оруулна. Урд нөө. Ихтэй. За Темка маань юу? Temka DSNG гэдэг байгаа ерөөдөө. Бас бүгдэн дээр нь. Тэгээд Chapteli. Тийм, Chapteli Instagram дээр байгаа, YouTube дээр байгаа, Facebook дээр байгаа. Дагцаагаараа. Тэгээд Facebook, Instagram руу унсан үед YouTube дээр дарж болно. Тэгээ өнөөдөр Facebook унсан. Тэгээ Facebook унсан нөхцөлд намайг Rusty доогор зураас Ryan 7 гэж дагаж болно шүү. Тэгээ Twitter дээр бол ерөнхийдөө байдаг. Ямар нэг tag mention юм болох юм бол харна. Tweet баг хийдэг. Гэтэ Twitter дээр итгэвтэй ингээд нөгөө tweet юм бол байнга харж яадаг. Instagram дээр бол Rusty Ryan 7 гэж байгаа. Манай бусад сувгуудыг одоо дагцаагаараа X35 сүүлийн нэвтрүүлгийг үзээрэй гэж хэлмээр байна. Одоо нэг санал болгох юм аюу их болчиход ярихгүйд баг бүтэн артикл ярьж байгаа юм шиг болчих гээд. Тэгээд удахгүй ер нь 4 сард хэдүүлээ 50 байхгүй шүү. Тий. 4 сард бол ерөөсөө амар 50 байхгүй шүү. Сэтгэл санаа юма бэлтцгээгээрээ тэгээд давхар бэлдээрээ. Угаасаа Avengers-ийн матраас бидний 50 болохгүй дээрээс нь бид нар та нарыг 50 болох тий. Бэлтцгээгээрээ. Тэгээд дараагийн дугаараар уулзцаа баяр та. Баяр та.